Hi guys, хоббол болонгийнхаа цоо шахин дугаарт тавтай морил. Yeah, what's up, you guys? What is up? За танаар бол миний зүгээр баг outfit энэ тэрэ бүх юмыг ол шууд хараад те юуны тухай ярих гэж байна вэ гэдгийг бол шууд мэдчихэж байгаа байх энэ одоо юугээ бичсэн байна. Next number 1 fan go next let's go next гэж бичсэн foam finger and за тэгээ миний одоо те next hat one за түүнээс гадна энэ жижигхэн залуу карда next-ийн одоо ийм jersey өмсчихсэн ийм бамбрууш байгаа. За тэгэхээр угаасаа ойлгомжтой манайхаа Knicks-ийн тухай ярих гэж байна. За саяхан NBA Finals болоод ингээ өнгөрлөө шүү дээ. Тэгээд зөв үнэхээр Нью-Йоркоор бөөн галзуу солиотой юм болж байна. Тэгээд та бүхэндээ энэ тухай гоё ярьж өгье гэж бодоод сууж байна. За энэ маань нөхрийн малгай байгаа. Энийг тайлчихгүй бол би будаг болгочих гэдэг амар яагаад байгаа байхгүй юу? You know? So зөвхөн одоо юуныхаа бичлэгнийхаа ихэнд ашиглалаа. Нөхрийнхөө малгайг аваад өмссөн Knicks hat. За манайхаа энэ дээр тавьчихаа зүгээр ингээ Knicks-ийнхаа spirit-ийг оруулаад, okay? За манайхаа тэгэхээр NBA Finals болоод 2026-ны NBA Finals болоод өнгөрснийг та бүхэн маань сайн мэдэж байгаа байх. Тэгээд манай Монголд ч гэсэндээ сагсан бөмбөгийг сонирхдаг маш олон залуучууд байдаг шүү дээ. Айгүй их хүмүүс байдгийн байна лээ. Тэгээд тийм учраас бас манайхан одоо NBA Finals-да ингээд tune in хийгээд бүх тэмцээнүүдийг нь үзээ суужсэн байх гэж бодож байна. Тэгээд би бас сүүлийн хэдэн бичлэгүүд дээр айгүй их тийм комментиг харсан. Ялангуяа нэг хүн дандаа ингээд байн коммент бичсэн байхгүй юу? Ингээд нэлээд олон коммент бичсэн байсан. Хүү айгүй олон удаа асууж штэ танай одоо яг наад Нью-Йоркт чинь танай Нью-Йоркийн чинь баг одоо ингээд NBA Finals тоглож байгаа үстэй тийм юм чи ягаад энэ тухай ярихгүй байгаа юм бэ? Яг өөрийнхөө хотынхон багийнхаа тухай яриач ээ. Түүнээс гадна ер нь Нью-Йоркт болж байгаа одоо энэ тэмцээнүүдийн үеэр Нью-Йоркчуудын сэтгэл санаа, vibe юу одоо тэ atmosphere нь ер нь хэр байна? Тэр тухай яриад өгөөч гэж айгүй их ингээд асуусан байсан. Тэгээ тэр хүний комментиг би уншаад нэрэл энэ тухай ярих хэрэгтэй байна гэж бодоод ингээд та бүхэндээ өндөр ярьж өгөхөө сууж байна. За тэгэхээр 2026 оны NBA Finals манай Нью-Йоркийн тим болох New York Knicks болон San Antonio-гийн тим Spurs хоёрын дунд ингээ болоод өнгөрсөн баа. За би нэр юуны тухай ярьжсэн баха AMA дээр тэ American Music Awards-ын тухай ярьж байхдаа хальт одоо энэ хөө NBA-гийн тухай ярьсан шүү дээ. Тэгээд ингээ Knicks-ийг амар үзэж байгаа. Тэгээд одоо манай Knicks ингээ цаашаага Finals руу явах гэж байгаа. Тэгээд West Conference одоо ингээ дуусаад тэгээд би юуг хэлчлээ Oklahoma City-гийн одоо тим те ингээд шалгарчихсан байна лээ гэд ингээд тэгэхээр одоо Knicks Oklahoma City хоёр ингээд тэмцэлтэн энтергээ ярьжсэн чи би буруу ярьсан байна лээ. Яг нэг Western Conference-ийн playoffs нь дуусаагүй байсан. Нэг нь би андуура тэгээ хэлсэн байсан шүү. Хүмүүс айгүйх доорн бичсэн байсан. Хүүе Western Conference дуусаагүй байгаа штэ. Тэгээ дахиад нэг тэмцээн үлдчихсэн байгаа. Oklahoma City одоо San Antonio хоёр ингээд дахиад өрсөлдөн штэ гэд ингээд биччихсэн байсан. Би тэгээ буруу бодчихсан байсан байлээ. I'm sorry guys. Гэтэ яг тэр комментэн дээр би пин хийж агаад хариулаад ингээд явсан. За тэгээд Western Conference дуусаад Oklahoma City-г San Antonio-гийн одоо Spurs давж гарч одоо ялч чадаад тэгээд NBA Finals руу явсан байгаа. Тэгэхээр одоо ингээд яг NBA Finals дээр Knicks болон Spurs хоёр ингээд үзэлцэж уралдсан байгаа манайхаа. За тэгээд энэхүү Finals бол үнэхээр гайхалтай одоо түүхэнд бичигдэж үлдэхээр ингээд зөндөө олон зүйлүүдийг хийсэн байгаа. Ялангуяа Нью-Йоркийн Knicks-ийн хувьд яагаад вэ гэхээр энэ бол одоо яг Нью-Йоркийн хувьд бол үнэхээр айгүй том чухал түүхэн мөч байсан. Яагаад вэ гэхээр хамгийн сүүлд New York Knicks хизээ одоо NBA Finals руу явсан бэ гэхээр өөртөө бүр 1999 онд бүр ийм олон жилдээ ингээд ерөөсөө юу яахгүй байгаа бүхэл бүтэн 27 жилийн туршид ерөөсөө NBA-ийн Finals руу явахгүй байж advance хийхгүй байж байгаад ингээ 27 жилийн дараагаар NBA Finals руу advance хийсэн болохоор угаасаа үнэхээр том мөч байгаа штэ. За түүнээс гадна зөвхөн тэр 1999 оноос хойш ингээд NBA Finals руу яваагүйгээс гадна хамгийн сүүлд хизээ Knicks ялалт байгуулсан бэ те NBA Finals-ыг ингээд ялаа championship авсан бэ гэхээр штэ те 1973 онд одоо ингэж ялалт байгуулж championship авснаасаа хойш бүр ингээд те
ерөөсөө ялахгүй амжилтанд хүрэхгүй байж байгаад ингээл бүгд бүтнөө 53 жилийг ингээд өнгөрөөсөн байгаа байхгүй юу. За тэгж байгаа 53 жилийн дараагаар ингээд ялалт байгуулж байгаа болохоор үнэнхээр яаж ч бодсон те Нью-Йоркийн хувьд, Нью-Йоркчуудын хувьд те Knicks-ийн хувьд гэдэг бол үнэнхээр том зүйл байсан. За тэгээ хамгийн сүүлд те 1973 онд ялтыг байгуулсан гэсэн шүү дээ те. Тэр үедээ хинтээ ямар багтай ингэж тэмцэлдсэн бэ гэхээр Los Angeles-ийн Lakers багтай ингэж одоо тэмцэлтэд тэгээд ялтыг байгуулсан байна лээ. Тэгээ айгүй гой зүйл нь юу гэж манайхаа одоо баг түүх давтагдж байгаа юм шиг зүйл болсон юу вэ гэх юм бол тухайн үед 1973 онд Lakers-ийн эсрэг тоглохдоо яг 4-1-ээр хоцсон байгаа байхгүй юу. Яг Knicks 4 удаа ялаад Lakers яг 1 ялаад тэгээ 4-1-ээ тэгж ялсан юм байна лээ. Тэгээд юу гэж одоо ингээ 2026 оны хувьд ч гэсэндээ яг 4-1-ээр ялсан заяа. Knicks 4 удаа ялаад Spurs 1 удаа ялтыг байгуулад ингээ 4-1-ээр хожсон байгаа. Тэгээ айгүй тийм сонирм байгаа зү дээ. Яг л нэг тийм түүх давтагдаад байгаа юм шиг юм гоё зүйл болсон байгаа. За бас нэгэн сонин одоо тий түүх давтагдсан юм шиг юм юу болсон бэ гэхээр 1999 онд хамгийн сүүлд Knicks Finals руу advance хийж чадсан гэсэн шүү дээ тий. Тэр үедээ ямар багтаа тоглож исэн гэж бас San Antonio-гийн Spurs-тэй тоглож исэн. Айгу гоё газтай. Яг л адилхан хоёр ингээ баг 1999 онд өрсөлдөжсэн бол одоо ингээ дахиад те ингээ энэ 2026 онд энэ хүү хоёр баг маань дахиж rematch хийгээд ингэж хоорондоо өрсөлдөд тэгээд Knicks ялтыг байгуулсан байгаа. 1999 оны хувьд болохоор Spurs яг 5 дугаар тоглолтын дээр тэмцээн дээр ингэж Knicks-ийг дарж авч чадсан юм байна лээ. 4-1-ээр бас ялсан юм байна лээ. За одоо ингээ хэдүүлээ яг тэмцээнүүдийн тухай яриа явна. За бигтээ те бүх ингээл те бүхэл бүтэн энэ 5 тэмцээнийг тавуулан инстэ за ингэж тоглоод тэр нь тэгэж оноо аваад ингээд гэд яриад явахгүй ингээд ямар би одоо тэгээ спортын одоо тайлбарлагч биш шүү дээ тийм болохоор тэгэж ярихгүй зүгээр яг гол ингээд тэ яриуштай зүйлүүдийг нь яриад за тэрнийхаа дараагаар хідүүлээ ер нь одоо Нью-Йоркийн хувьд хүмүүсийн vibe ямар байсан бэ? Фэнүүдийн vibe ямар байсан бэ? Ер нь хотод те хүмүүсийн одоо санаа, сэтгэл одоо юу гэдгийг те энэ 2-7 хоногийн туршдыг ер нь ямар шугам зүйл болж өнгөрсөн бэ гэд тэр бүгдийг ярин за түүнээс гадна одоо энэхүү тэмцээнүүд дээр маш олон алдартай хүмүүс ирсэн байгаа. Холливуудын одууд ирээд ингээд бас ингээд бөө юм болсон байгаа. Хил амч гэсэндээ гарсан тэр битгий хэл Donald Trump хүртэлтэй ерөнхийлөгч хүртэл ингээд хурж яриад оролцсон энэ төр гэдэг те тэр бүгдийнхэн тухай ярина. Тэгээд түүнээс гадна яг очиж үзэх суудлын билетний үннүүд ямар амар тэнгэрт хадсан тухай энэ гэдэг тэр тухай ярина. Тэгээд ер нь бол аяйгуу их дэлгэрэнгүй гой зүйлүүдийг ярих гэж байгаа шүү манайхаа. Тэгэхээр stay tuned. Тэгээд эцэст нь гэхээр би яг Knicks-ийн 2 тоглогчийн тухай ярих болно. Тэр нь болохоор одоо тэ MVP гэж тодорсон Brunson-ы тухай ярин за түүнээс гадна бас маш мундаг тоглогчтой миний айгу хайртай тоглогч учраас ярих гэж байгаа. OG Anunoby-гийн тухай бас ингээд хальт information өгөөд жоохон хальт mini deep dive өгөн заяа. Тэгээд team зүйлүүдийг өнөөдөр та бүхэндээ бичлэгнээр хүргэх болно. За Knicks яг playoffs-удаа ингээд дуусгаад тэ Eastern Conference ялт байгуулад ингээд NBA Finals руу advance хийлээ гэдгийг сонсоод л зүгээр New York-чууд галзуурсан, солиорсон, бөө юм болсон бүр ингээд тэ бүхэл 1999 оноос хойш ингээд ийм зүйл болж байгаагүй болохоор үнэнхээр солиорсон. За тэгээд яг анхных нь тэмцээн нь болохоор Game 1 болохоор 6 сарын 3-нд одоо болсон байгаа. Нэрээ манайхаа нэг хальт disclaimer хэлэхэд би альтай бүр ингээ параг анх юу яаж ахтай баха YouTube-ээ ингээд хийж эхэлж байхдаа хальт ингээл одоо чинь Kardashian-уудын тухай ярьж хахад гисэн баха. Kardashian-ийнхэн ч айгүй их тиймэрхүү сагсан бөмбөгийн тоглогч нартай ингээд үерхэж интерчсэн надаа. Тэр тухай ярьж байхдаа ингээд basketball player гэдгийг ингээд орчуулад би юу гэж хэлээд ла сагсан бөмбөгийн тоглогч гэлөө аль нэг үгээр нь тоглогч гэлөө аль нэг үгээр нь би хэлээдсэн байхгүй. Тэгсэн чинь баахан хүмүүс доор комент өчөөд чи одоо юу яриад байгаа юм бэ? Бараг доромжилчлаа, бараг хөгжимчин гэх гэдэг юм шиг юу нэг юм хэлсэн юм аа. Тэгээ аль үгэн зөвгүүдийг би мэдэхгүй байна. Монголоор орчуулахаар тоглогч юм уу, тоглооч юм уу? I don't know. Яагаад би энэ дэр ингээ гацаад байгаа вэ гэхээр өөртөө те англи хэлэнд одоо player гэдэг үг чинь те тоглогч гэдэг үг чинь бол яг хөгжимчдийн хувьд тэгж ашиглагдана. Piano player, violin player тэ төгөлдөр хуурч гэдгийг одоо чинь яг pianist гэж хэлж болно л да. Гэхдээ бас одоо төгөлдөр хуур тоглодог хүнийг piano player гэж одоо хэлж байгаа юм. За түүнээс гадна basketball player тэ за baseball player гэдгийг адилхан үг ашиглагддаг болохоор яг адилхан байгаа байхгүй юу? Тийм учраас би одоо төгөлдөр хуур тоглогч одоо төгөлдөр за яг манай Монгол тийм үг байдаг юм. Ямар ч зэн гэтээ орчуулангууд
ганцхан тоглогч ч юм уу гэж гарч ирээд байгаа болохоор би зүгээр тэр үгийг ашиглчихсан чинь хүмүүс баахан тэр үед над руу ингээд комментээр биччихсэн байхгүй ингээд зүгээр хэлээж буруугаар хэлээд байгаа юм. Энд тэргээ тийм ярьжсэн. Тийм учраас манайхаа би одоо хэрүү энэ бичлэгийн туршид яг ингээд сагсан бомбын хувьд яг тэмцээнийхэн хувьд янз бүрийн team term-нуудыг нэр томьёог ашиглаж явах юм бол би зүгээр шууд англиар нь хэлээ явчихна. Ягаад тэгэхээр би ингээд монголоор буруу ингэж орчуулж та нартай алуулмааргүй байна. Okay? So I'm just gonna say it in English. All right? Тэгээд тэр тал дээр те тоглогч гэдэг нь зөв юм уу? Тоглооч гэдэг нь зөв юм уу? Доор ингээд те коммент бичжүүлдээгээрээ мэдтгүүд нь. За тэгэхээр эхний тэмцээн болохоор 6 сарын 3-ны өдөр болсон байгаа. За тэгээд энэ нь болохоор San Antonio болсон байгаа. Яг үгээр чинь Spurs-ийн чинь одоо San Antonio хотын баг байгаа шүү дээ тийм. За тэгээд тэндээс гараагаа эхэлсэн байгаа. За тэгээд манай Knicks бол тэ үнэхээр л айгүй мундаг байж чадсан. Шууд эхнийхээ тоглолтын дээр Spurs-ийнхнийг гэрт нь байж хат тэ өөрсдийнх нь гэрт нь ингээд дарж авсан байгаа заяа. Шууд айгүй мундаг одоо ийм ялтыг байгуулсан 105-95-аар хожсон байгаа. За тэгээд тийм бүгд 10 онооны ийм ялгаатай ийм хожилтыг хийж чадсан байгаа. Тэгээ үнэхээр л юу айгүй мундаг одоо ирч хүчтэйгээр ихэлсэн байгаа. За тэгээд 2 дугаар тэмцээн болохоор 6 сарын 5-ны өдөр тэ 2 өдрийн дараагаар болсон байгаа. Бас л San Antonio'д болсон. За тэгээд бас л Knicks-ийн ялсан байгаа манайхаа. Тэгээд 2-2 удаа ингээд шууд тэмцээн finals эхлээд San Antonio одоо Spurs-ийн гэрт нь байж хат ингээд 2 шууд ялтыг одоо хийгээд авчиж байгаа байхгүй айгүй мундаг байгаа зү. За энэ 2 дахь тэмцээн дээр болохоор 105-аар ялсан байгаа. 105-104-оор тэгэхээр Spurs 104, Knicks 105 ганцхан онооны ийм ялгаатаагаар ингэж ялтыг байгуулж чадсан байгаа. За тэгээд энэ нь болохоор бас ингээд NBA Finals-ын хувьд бас түүхэнд бичигдэж үлдэхээр одоо рекордыг тогтоосон юм байна лээ. Юу вэ гэхээр шүү дээ те. NBA-ийн түүхэнд 1955 оноос хойш ингээд нэг баг finals-ыг эхлүүлээд шууд 2 дарааллаж хожих юм зүйл 1955 оноос хойш ингээд хийгдэг байсан байхгүй юу? Knicks-ийн энэ 2026 онд ингэж хийж чадсан байгаа байхгүй шууд finals эхлэлээ 2 дараалаад ингээд хожчихсан. За тэгээд ингээ 2 хожчихсан болохоор үнэхээр манай Knicks-ийн фэнүүдийн хувьд бол айгүй амар хитрхи ингээ хөөрөөд өөрсөндөө хитрхи их ингээ бардамнаад за яста ялчж хөрх амтд Spurs-ийн дэстэ манайхаас дааж өгч яста хөрхи дөө дэстэ Spurs-ийн гэрт нь багт ингээ яачлаа штэ ичиж өгмээр юм а те Spurs-ийн бол өөрснөөсөө ичих хэрэгтэй бүр ингээ өөрсдийнх нь фэнүүд те угаасаа San Antonio-д болж байгаа болохоор Spurs-ийн фэнүүд л илүү очиж үзэж байгаа штэ яг тийм лайв очиж үзэж байгаад нь бол те тийм болохоор ингээд фэнүүд нь тэр одоо стадионыг дүүргэжсэн байхад яг гэрт нь байж хахад ингээд дараад ингээд 2 ялтыг байгууллаа. Тэгэхээр Spurs-ийн бол өөрснөөсөө ичих хэрэгтэй хаа махаа өстой те манай Knicks-ийн бол шууд ингээд 4-өөр ялах юм байна л да. Шууд 4-өөр ингээд те Knicks-ийн 4 энэ гэл ер нь Knicks-ийн фэнүүд бол амар тийм эготой болж эхэлчихсэн. За гадуур гудамжинд Нью-Йоркийн гудамжинд хүмүүсийн ярьж байгаа нь онлайнаар ч гэсэндээ TikTok нээр сошиал медиа платформоор хүмүүсийн ингээд фэнүүдийн бичиж байгаа байдлаастай оо next Spurs ха энэ гэдэл те. Тэгээд гэг үнтхэн одоо тэгэж дэндүүх ингээд бардамсан байсан болохоор юм уу яасын окей 3 дугаар тоглолтын дээр 3 дугаар тэмцээн дээр болохоор яг 6 сарын 8-ны өдөр болсон. Энэ болохоор 3-4 дугаар тоглолтод болохоор тэмцээнүүд болохоор Нью-Йоркд болсон байгаа. Нью-Йоркийн үнэхээр хамгийн гайхалтай World's Best Arena гэж нэрлэдэг дэлхийн хамгийн шилдэг одоо тэ стадион арена гэж нэрлэгддэг Madison Square Garden буюу MSG дээр болсон байгаа. Knicks-ийн хувьд гэртээ ирж тоглож байгаа. Finals-ийн хувьд гэртээ ирж тоглож байгаа. Анхныхан тоглолт байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд ялагдатгсан заяа. 3 дугаар тоглолтын дээр ингээд ялагдчихж байгаа байхгүй юу? Spurs-ийн 115-аар ялсан байгаа. За 4 онооны ялгаа байсан. Spurs-ийн 115-аар ялсан, Knicks 111 оноогоор ингээ ялагдсан байгаа байхгүй юу. За тэгээд энэ 3 дугаар тэмцээн дээр ингээ ялагдчихсан болохоор те бид нэрээс яаж ийна яана юу болж ийна тэр гэдэлээ нөгөө Knicks-ийн амар ингээтсэнтэй нөгөө нэг ego жоохон хальт дарагдсан заяа. Ер нь ингээд vibe-наас ингээд мэлрэгдэжсэн. За тэгээд энэ 3 дугаар тэмцээн бол амар тийм онцлогтой тэмцээн байсан. Хэдүүлээ одоо улам дэлгэрэнгүй ярина. Гэхдээ хайлт ингээ меншн хийхэд яад амар тийм онцлогтой байсан бэ гэхээр угаасаа аль үшэнээр Knicks ингээ 2 удаа ялчихсан байгаа. Тийм болохоор Knicks-ийн тэ фэнүүдийн хувьд бол амар ингээд хайп болчихсон байгаа байхгүй. За түүнээс гадна энэ Knicks-ийн энэ 3 дугаар тэмцээний одоо энэ тэмцээний MSG дээр болж байгаа энэ хүү тэмцээний ticket node oh my god Ejim Brayага okay oh my god Mother's Brown Cup
амар astronomical заа манайхан бүрстэ бүр тэнгэрт тулсан үннүүд байсан. Okay? Бүр ингээ хамгийн хямдхан суудал over there back over there амар дээшээгийн юм sectionд суун гэхэд $8,000 гэж аахгүй. Хамгийн хямдхан дээшээгээ суун гэж одоо хамгийн хямдхан суудал нь авах хэрэгтэй шүү дээ. Тэгж яхад $8,000 эхэлж исэн. За тэгээ урагшаа явлаа $10,000, $20,000, $30,000, $40,000, $100,000 гэд хамгийн урт одоо court side гэж ярьдаг шүү дээ. Зүгээр шууд шалан дээр сууж байгаа гэсэн үг. За яг literally яг шууд шалан дээр суухгүй шүү дээ. Зүгээр тэгж ярьдаг те on the floor гэж ярьдаг. Яг одоо тэр тэмцээний одоо тэр заалан дээр л одоо ингээд тоглогч нарыг хажуунаас нь хараад ингээд сууж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр court side seats угаасаа л ойлгомжтой дандаа баян хүмүүс, celebrity хүмүүс суудаг. Бүр ингээд celebrity row энэ төр гэж байдаг. Яг одуудын очиж суудаг одоо хэсэг энэ төр гэж байдаг. Тэр хэсэгнүүд болохоор өчтдээ манайхан бүр ингээд $300,000-400,000 хүрээд хамгийн үнэтэй суудлууд нь өчтдээ $1 сая хүрсэн гэсэн. Celebrity row. Одуудад зориулсан тэрхүү celebrity row нь $1 сая хүрсэн. Тэгээд тэрийг очиж үзсэн celebrity хүмүүс байгаа. Одоо хэдүүлээ ямар одоо одод очиж үзснийг удахгүй ярина. За түүнээс гадна энэ 3 дугаар тэмцээн дээр ингэж амар үнэтэй байхаас гадна манайхаа Америкийн ерөнхийлөгч Donald Trump очиж үзсэн болохоор бас бөө юм болсон. Ингээд тэ бүр илүү амар онцлогтой байсан гэсэн үг. За тэгээд энэхүү тэмцээн дээр бас halftime үеэр halftime show болсон байгаа завсарлагаанаар тэрэн дээр угаасаа New York native the New Yorker rapper болох Cardi B гарч ирээд ингээд үзүүлбэр үзүүлсэн байгаа. Өөрөөхөө Bodega Batty гэдэг одоо шинэ гаргаж исэн. Тэгээ өнгөрсөн альбом дээр шинэ оруулсан дуу байдаг шүү дээ. Тэрхүү Bodega Batty гэдэг дууга perform хийсэн байгаа. Түүнээс гадна өөрөөхөө амар мундаг тэгээ өөрийг нь амжилтанд хүргэжсэн дуу болох Bodak Yellow гэдэг тэрхүү дуугаа ч гэсэндээ ингээд perform хийсэн байгаа. За тэгээд угаасаа яг New York native performer-ыг сонгож одоо дуулуулах нь бол угаасаа тодорхой байсан. Тэгээ яаж ч удаа. Тэгээд Cardi чинь угаасаа New York-аас гаралтай, Bronx-аас гаралтай. За тэгээд Cardi-гийн backup dancer-ууд нь олоод яг ингээд Cardi from хийж ахт нь ардталт нь хэн бүжгэлжсэн бэ гэдэг юм бол New York Knicks-ийн cheerleaders-ууд нь өөрсдөө ингээд бүжгэлжсэн байгаа. Тэгээд ер нь бол айгүй гоё iconic performance болсон. Гэхдээ бас тэрэн дээр хүмүүс айгүй хэмээрээ гадуур ингээд хиний Cardi B айгүй бас жоохон тооглоод байгаа гэх юм уу? Яагаад вэ гэхээр ингээд Cardi юу юмсан сахгүй ингээд би барьсан тийм одоо юу юм бэ romper ч юм уу jumpsuit ч юм уу те ингээд нэг тэр чигтэй юм хослол юм би барьсан бараас юмсан аахгүй. Тэгээд тэрэн дээр ингээд oh my god Cardi-гийн ass looks crazy AF заяа манайха бүхс нь бол арай л дэндүү харагдчихсан. Cardi ч өөрөө нэг BBL-тэй штэ те зөнд олон бүхсөд хамруулах мессеж ажил хийлгэсэндээ тэр бол үнэхээр эвгүй харагдчихсан. Тэ хүмүүс бүр ингээ гадуу битгийвчээд байгаа байхгүй. Girls, this is your sign to never get BBL. Тэ битгий хизээж ингээд BBL хийлгэрээ. Охид эмэгтэйчүүдэд та нар ямар галзуу мэдрэл муутай солиотой харагдаж байгааг одоо ингээд Cardi-гийн жишээнээс хар ямар балер юм бэ юу юм бэ гэд тэ шоргоолж юм хаашаа юм энэ гэх нэг жоохон эвгүй deformed юм шиг болцсон харагдаад байхгүй. Нэг гоё ингээд таарцсан гоё тийм BBL биш байгаа байхгүй. Айгу тийм жоохон deformed болцсон буюу ингээд жоохон сонь ингээд гажиг хэлбэртэй болцсон юм шиг тэгээ жоохон эвгүй харагдчихсан. Ингээд хоёр талаар нь асгарч орж ирээд байгаа юм шиг. Тэгээ ер нь жоохон creepy харагдчихсан. Тэгээ хүмүүс тэрэн дээр нь бас айгүйх ингэж те шоолж молоод оглоод байгаа харагдсан. За түүнээс гадна хин Cardi ингэж өөрөө Instagram дээрээ TikTok-оор ингэ бичлэг хийгээд оруулсан байхгүй. Энэ тэмцээний үеэр тэгснэ they got me seated right next to the obs. Oh my god. Энд гэж мэгээ заяа. Намайг юу яг одоо миний бидний дайснуудын хажууд суулгацсан байх юм гэд яг суудлыг нь харсан чинь нөгөө Spurs-ийн багийнхан сууж байгаагийн хажууд нэг Cardi суулгацсан байгаа хгүй тэгэл намайг ингээд Ops-уудын хажууд суулгацсан байна. Гэтэ яах вэ те би эднэрийг бол ойлгож ин эднэрт бас жоохон хэцүү л байгаа ах те манад ингээд те байж байгаа юм. Тэгэхээр би I'm gonna be nice to them. Тэ би ингээд тэднийг ойлгож байгаа учраас ингээд тэднэртэй сайхан харьцсан. Гэхдээ ер нь бол дайснуудын хажууд суулгацсан байна гэдэг нэг тийм инээдтэй бичлэг хийсэн байсан. За тэгээ одоо удахгүй хэдүүлээ юу мөний тухай ярин заяа. Donald Trump ирээд яасан энэ тэр тухай ярина. Гэхдээ ямар ч хэдүүлээ үргэлжлүүлээд оноонуудын тухай яриад хаа заяа. За цаашлаад 4-р тэмцээн дээр
болохлээр яг 4-р тэмцээн нь 6 сарын 10-ны өдөр болсон байгаа. Бас л Нью-Йоркд болсон. Knicks-ийн 107-оор ялсан байгаа, 107-106-аар ялсан байгаа. За тэгээ ганцхан онооны хувьд те ийм ялгаатайгаар ингэж ялсан. За тэгээ энэ тэмцээн бол oh my god, it was so nerve-wracking. Манайхаа бүр амар хэцүү. Одоо Knicks-ийн фэнүүдийн хувьд бол те айгүй хэцүү үзэлт байсан. Яагаад вэ гэхээр шууд тэмцээн эхлээл Spurs-ийн бол алж өгчээсэн. Манайха алж өгчээсэн. Амар оноо авал те 3 дугаар quarter болоход байж те аль үжинэ ингээд Spurs-ийн 29 оноогоор ингээд одоо ялаа явж исэн. Бүр 29 онооны ялгаатай. Тэгээд бүр ингээд 3 дугаар quarter дуусах гээд байгаа байхгүй. Тэгээд би бүр ингээд амар бүр ингээд хөлс бас гоожоод заяа бүр үнэхээр хэцүү байсан. Тэгээд сүүлдээ би бүр ингээд нөхөртөө та нар битгий цаашаа хүн амтнд хэлчээрээ. Манай Knicks-ийн битгий хэлчээрээ манайхаа. Би ингэсэн байхгүй нөхөртөө битээр үзэж байгаа. Тэгээд би сүүлдээ бүр ингээд амар хэцүү байгаад бүр ингээд уурвэд те. Би нөхөртөө яа боли. Knicks амар дургу өргөчлээс амар they suck, the Knicks are so bad гэж хэлэнгүүтээ би ерөөсөө юу яалаа. Spurs-ийн фэн боллоо бүр ингээд дургу өргөд байвал би зүгээр Spurs-ийн фэн боллоо гэдсэн аахгүй гэсэн чинь маа нөхөр бүр ингээд маа нөхөр ч угаасаа амар Knicks-ийн галзан улаанаа фэн байхгүй юу. Яагаад вэ гэхээр маа нөхөр чинь Нью-Йоркийн бүр ингээд уугуул New Yorkers да яг born and raised уугуул те манай нөхрийн ээж аав аавынхаа талынхаа нэмээ бүгд ингээд New York native хүмүүс ахгүй яг New York хотод төрсөн. Тэгээд яг New York-ийн хүмүүс ч амар тийм юу байдیں۔ Манай монголчуудыг амар тийм их оронсон гэлтэгдэж шүү дээ. Яг тэрнтэй адилхан New York хотын хүмүүс яг New York-д өсөж төрсөн хүмүүс бол амар тийм яг New Yorker гэж нэрлэдэг байхгүй бүр тийм нэршил байдаг. Яг тийм хүмүүс ч амар тийм хотоороо бахархдаг бүр ингээд та тий New York or nowhere гэдэг тийм бүр үг байдаг. New York л биш болох өөр хаач амьдрахгүй гэсэн ийм бүр ийм нэр том өнтертэй хиллэг мэллэгтэй тийм амар бардам хүмүүс тахгүй New York best city in the world та New York шиг ийм газар хаач яахгүй гэсэн ийм амар тийм ингэсэн хүмүүс эдэг яг New York-ийн уугуул хүмүүс нь тэгээд тийм учраас маа нөхөр чинь нэгэд яг New York-ийн болохоор би зүгээр тоглоод л юу н хэлсэн байхгүй би угаасаа л тэгэл шууд тийм амар хурдны switch хийгээл амар юу гэдэг үлээ ийшээ тийшээ салбансан хүн гэж байдаг. Ямар тийм хүн байгаа ш. Угаасаа Knicks-ийг ялагдаад ирэнгүүт нь гяс солигдоол те шууд Spurs-ийн фэн болно гэж байхгүй. Би зүгээр уурландаа болоо зүгээр тоглоомоор тэгчихсэн байхгүй. Йоо би боллоо зүгээр Spurs-ийн фэн болоо гэсэн чинь маа нөхөр don't say that. You can't say that. Гэвч амар итгэцэн заяа. Хүү тэгэж болохгүй шүү дээ. Тэгэж хэлж болохгүй шүү дээ. Гэл амар итгэцэн хөрх амт үнэмшсэн тэгээ явж байсан. Тэгээд манайхаа битгий манай Knicks-ийн битгий хэлчээр намаа ингээ ярьж ингээд. Тэгээд би бол зүгээр тоглосон юм шүү. I was just joking. Тэгээ ямар ч байсан үнэхэр хэцүү тоглолт байсан. Knicks-ийн фэнүүдийн хувьд үзэхэд бол айгүй хэцүү тэмцээн байсан. Ягаад гэхээр ингээ амар ялаад те. Тэгэл би бүр үнэхээр ер нь бич гэлтгүү те. Ер нь Knicks-ийн фэнүүд бол үнэхээр юугаа алдсан байсан. Итгэл үнэмшлээ алдчихсан те. За дахиад ялагдсан байна л да гэд амар ингээд сэтгэл гутарсан байсан чинь oh my god at the last minute ялалт байгуулж чадсан байгаа. Хамгийн сүүлийн мөчөд манайхаа 4-р quarter дээр зүхэл та нар бодоод үзтээ 1.2 секунд л үлдчихсэн байсан. 1.2 секунд. 1.2 секунд ер нь юу хийж амжих вэ? Манайхан бодоод үзтээ баг ингээд те ингээд эргээд харахад баг 1.2 секунд өнгөрцөн байгаа штэ. Тэр богинохон хугацаанд нэг оноог ингээд авч чадсан. За тэр бол үнэхээр гайхалтай байсан. Хин Brunson яг ингээд шүт хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэгээд нөө Wemby Spurs-ийн Wemby болохоор ингээд хэнийг Brunsonыг ингээд хаакал тэгээд хаач чадаагүй л дээ. Brunsonыг ингээд шүт хийсэн. Тэгээд бөмбөг нь яг ингээд орох гээд ороогүй байхгүй юу? Та нар угаасаа би нэг бас бэрхшээг оруулж ингээд та нар бас өөрснөө үзэх хүмүүс нь үзсэн байхтай айл үжээ. Яг ингээд орж чадаагүй ингээд брэм дээр нь ингээд буцаад ингээд яг ингээд оногцсон. Тэгсэн чинь манай те миний хайрт OG Anunoby шууд ингээд те tip in хийсэн байгаа юм. Яг буцаад ингээ ойхот нь гарч ирээ tip in хийгээд ингээ орсон байгаа юм. Oh my god амар тэр мөч бол үнэхээр fantastic байсан. Тэр бүр үнэхээр одоо шууд одоо ярахад л те goosebumps авж гин. Тохоо үед бол амар байсан. Тэгэл яг оруулаад цаг дууссан манайха. Oh my god. Тэгээ яг нэг оноогоор тэгээ тэнцсэн байсан 106. Тэгээ яг нэг оноогоор ингэж ялсан. Тэгээ үнэхээр гайхалтай байсан. Тэгээд энэ нэштэд NBA-гийн finals-ийн хувьд бас нэгэн одоо түүхэнд бичиж үлдсэн рекордыг эвдсэн зүйл болсон байхгүй юу вэ гэхээр шүү дээ. Greatest comeback
in NBA Finals history гэж байгаа байхгүй юу? NBA-гийн одоо finals-ийн түүхэнд бишигдэж үлдэж байгаа хамгийн одоо шилдэг greatest comeback буюу хамгийн шилдэг эргэн ирэлт. Яагаад гэвэл түрүү хэлсээр 3 дахь quarter дээр шүү дээ. Айл биш 3 дахь quarter эхэлсэн дөнгөж 9 минут 40 секунд үлдчихсэн байхад ингээ 29 онооны ялгаатай явж байгаа байхгүй юу? Spurs 81 тэнгүүтээ Knicks 52. Ингээ 29 онооны ялгаатай явж хахад яг тэр мөчөөс эхлүүлээд ингээд Knicks-ийн статай алж өгөөд стаа айгүй хурдан буцаад эргэж ирээд ингээд тэнцэж чадсан. Айгүй хурдан хугацаанд. Тэгээд энэ ингээ яг юунд NBA Finals history-нд бичигдэж үлдэж байгаа юм лээ. Greatest comeback in NBA Finals history. За тэгээд яг энэ зүйл тэгээ 2026 оны энэхүү ингэж Knicks 29 оны ялгаатай явж байгаад гиг үнхэн дайрж орж ирээд тэ ингээд тэнцэж чадсанаас өмнө ийм зүйл хизээ болж исэн бэ гэхээр тэ 2008 онд болж исэн юм лээ. 2008 оны NBA Finals дээр Boston хотын Celtics багийнхан greatest comeback-ыг хийжсэн байгаа байхгүй 24 оны ялгаатай ингээ явж исэн байна лээ. Яг Lakers-тай тоглож исэн. Тэгээд Boston яг 24 оноогоор ялагдсан явж байгаад ингээд те яг match хийгээд greatest comeback ингээ хийж чадсан байгаа. За тэгээд ингээд энэхүү record-ыг Boston Celtics-ийн 24 оноогоор ингэж ялагдаа явж исэн те. Энэхүү greatest comeback-ыг Knicks-ийн ингээ 2026 онд record-ыг нэвдээд ингэж түүхэнд бичигдэж үлдэж байгаа юм байна. Түүнээс гадна бас нэгэн рекордыг эвцэнтэй түүхэнд бичигдэж үлдэж байгаа зүйл бас нь юу вэ гэх юм бол 1975 оноос хойш NBA Finals дээр анх удаага ингэж нэгэн оноогоор ялж байгаа тоглолт тэмцээн болсон юм байна лээ. Хамгийн сүүлд яг 1975 онд тийм зүйл болжсэн байхгүй ганцхан оноогоор ялсан тохиолдол. За тэгээ та нар бодоод үзэлтэй те. Яг Bronson бол те үнэхээр гахалтай одоо тэр бас contribution-ыг оруулсан байгаа. Энд хамгийн сүүлийнхэн тэр шийдэлтэйг одоо тэ юугаа shoot хийсэн. Гэхдээ тэр tap in хийгээд оноог нь оруулж тэ хамгийн сүүлийн оноог тэ ялтын оноог авч чадсан хүн чинь болохоор яалтчгүй OG Anunoby байгаад байгаа шүү дээ. Тийм учраас одоо OG Anunoby-д зориулаад Manhattan дүүргийн president нь заяа одоо ерөнхийлөгч нь Brad Hoylman Siegel гэж одоо энэ хүн байгаа. За тэгээд энэ хүн ингээд хинт зориулаад OG Anunoby-д зориулаад энэ жилээс эхлүүлээд 6 сарын 11 болгоныг яг Manhattan дүүрэгт одоо бөөнөрөө OG Anunoby Appreciation Day гэдэг ийм бүр баярын өдөр болгоно гэсэн. За ингээд OG Anunoby талархах ийм өдөр гэдэг те ийм өдөр болгож ингэж бүр календарт оруулж байгаа юм байна лээ. За ингээд хамгийн сүүлийн тэмцээн болохоор яг 5 дугаар тэмцээн байгаа шүү дээ. 5 дугаар тэмцээн болохоор 6 сарын 13 цаг хагасаа өдөр San Antonio'д буцаад тэд нэр одоо San Antonio руу яваад ингээд тэмцээн болсон байгаа. За тэгээд энэ нь бол бидний хувьд те хамгийн сүүлийн тэмцээн байсан. Ягаад вэ гэхээр манай Knicks-ийн ялтыг байгуулж чадсан байгаа. 94-90-ээр хожсон. Knicks-ийн 94 оноо. За тэгээд Spurs-ийн 90 оноогоор ингээд те ялагдсан байгаа. За тэгээд ингээд 4 удаа шууд ялчж байгаа болохоор Knicks-ийн ялсан байгаа юм аа. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл болсон. Тэгээ энэ тэмцээн дээр ч гэсэндээ манайхаа эхний хідэн quarter тэгээ эхний 2 quarter лав oh my god хин Spurs-ийн бол амар тоглож исэн. Үнэхээр амар ингээ их оноодыг аваад тэг хамгийн их одоо бараг ингээл оноодыг авч исэн Spurs-ийн явж исэн. Тэгээд ингээд эцэст те манайхаа өстой юу гэж Монгол тийм гоё өгдөг ч те оройтож гараад яаж довтлон чигдэглээ те тэр үгийг марцчлаа та нар ингээд сануул намайг юу яриад байгаа мэдж байгаа бол коммент чирээ оройхон гарч яаж довтлон чигдэглээ те яг л тийм зүйлийг хийсэн. Яг оройхон гарч байгаа л гиг үнтгэс та алхаад ивэл дагж байгаа юм шиг тест гиг үнтгэс та амар оноо тэгэл тэгээд ингээд эцэст нь 94 оноогоор ялсан байгаа 4 онооны ялгаатаагаар үнэхээр гайхалтай тэмцээн болсон. За тэгээд Knicks-ийн хувьд болохоор ч тийм ингээ 1999 онд хамгийн сүүлд finals руу advance хийсэн. За тэгэл ер нь тэрний дараагаар ер нь нэг амар тийм амжилттай явахгүй те байгацсан. Та нар ингээд бодоод үзтээ 2001 оноос хойш 2022 оныг дуустал бол энэ олон жилийн хугацаанд дөнгөж 5 удаа playoffs руу advance хийсэн гэж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр бол яаж ч бодсон ингээд айгүй жоохон хэцүүхэн жилүүдийг ардаа өнгөрөөгөө нэг амар амжилттай явахгүй байжсэн. Гэг үнтгийн ингээд тэ айгүй хүчрэхэг болоод ингээд 2026 онд ялт байгуулж байгаа нь бол үнэхээр гайхалтай ийм
зүйл болж байгаа юм аа. За тэгээд олон жилийн дараагаар те ингээд та нар боддоо 53 жилийн дараагаар ингэж ялалтыг байгуулж ийн 27 жилийн дараагаар ингэж NBA Finals руу явж ийн. Тэгээд гээд ийм олон зүйлүүд давтчихж байгаа болохоор ингээд бүр ингээд Knicks-ийн фэнүүд те Нью-Йоркийн хүмүүс бол бүр ингээд ангаж цангачсан байсан. Тийм ч учраас oh my god энэ бол үнэхээр амар байсан. Манайхаа сүүлийн 2-7 хоног бол ингээд Нью-Йоркийн хувьд бүр амар бүр ингээд vibe тэг гудамжинд зүгээр явхад л vibe амар гоё байсан. Бүх хүмүүстэй бүр ингээд яг Knicks-ийнхаа ингээд NBA Finals руу явлаа гэдгийг сонсоод л хүмүүс ингээд гадаа гудамжаар явхад л дандаа ингээд те Нью-Йоркийн иймэрхүү Knicks-ийн иймэрхүү t-shirt нүүдийг дандаа зүгээр ингээд jersey энтрүүдийг өмсөө явчихсан. Миний нэрээ та нар энэ гоё маа нөхөр надад ингээд бэлгэлсэн. Би өөр нөхрийнхөө зүйлүүдийг л ингээд өмсөө явж байгаа. Яг ийм basketball ч юм уу, Yankees ч юм уу, тэ эсвэл ингээд basketball entry shirt-нүүд маа зүгээр нөхрийн надад бэлгэлсэн зүйлүүд байхгүй. Тэгээ энэ бол ингээд амар тийм special t-shirt гэсэн. Энэ бол бүр ингээд special edition-аар гаргаж ирсэн. Ягаад ингээд ногоон өнгөтэй байгаа вэ гэхээр та нар угаасаа Knicks-ийн color ч нь бол ногоон өнгө биш шүү дээ. Цэнхэр өнгөтэй цэнхэр orange гэдэг. Гэтэ энэ Нью-Йорк гэдэг нь бол ингээд жоохон orange орсон маа зү тэ. Ногооных нь хувьд ягаад энэ юу гэхээр та нар ингээд сайн харах юм бол нөгөө нэг Lucky Charm энэ гэдэг штэ. Тэр ингээд навчны ийм зураг мөрөг байгаа. Энэ болохоор юу? Knicks-с яг St. Patrick's Day гаргаж исэн special edition болгож гаргаж исэн ийм t-shirt юм байна лээ. Тэгээд энэ болохоор тэг би энийг сүлд олж мэдсэн. Маань хөр надад өгсөний дараагаар олж мэдсэн байхгүй юу. Энэ маань хөр гэхдээ надад бэлгэлж байхдаа хэлээд лээсэн юм л да. Нэг Өвлийн ч лөө айгуу тийм мундаг юм тоглогч байсан гэ хэлээдсэн. Тэгсэн чинь тэр нь нэр нь хингэлээ Jeremy Lin гэлөө. Ямар ч нэг артал дээр бичсэн л байгаа л да. Өвлийн гэсэн. Тэр нь Knicks тоглож исэн бас айгуу мундаг тоглож исэн. Аз basketball player байхгүй юу. Тэрний одоо ийм дугаартай 17 гэсэн ийм дугаартай ийм t-shirt байгаа юм. Тэгээ би дараад нь олж мэдчихээд ингээд би зүгээр энийг харчаад ингээд юу яасан байхгүй Google хийгээд Google-ээр ингээд хайгаад тэгэд Аз тэ тоглож байсан гэдэг олж мэдэнгүүд би нөхөртэй чи яагаад надад заавал албаар энийг өгсөн те өөрөөх нь маа нөхөр зөндөө бол юм Knicks shirt-нтэй байхгүй. Гэтэ яагаад заавал надад энийг нь өгсөн те намайг Аз болохоор чи Аз үний юм өгч байгаа юм. Яа би тэгэж бодсон. Арталтаа ингээд Ленин тэгээ бичсэн байгаа байхгүй юу. Oh my god. Гэтэ хөрх юмд үгүй юм байлээ зүгээр айгуу тийм special edition болохоор надад өгсөн юм байна лээ. За гих мэдчлэн манайхаа зүгээр ингээд сүүлийн 2-7 оны хувьд бол ингээд хүмүүс гадуур хаа сайгүй явна бүх хүмүүс Knicks-ийн merch юмсаа явж байгаа байхгүй юу. Ингээл янз бүрийн jersey-нүүдийн ч юм уу эсвэл иймэрхүү t-shirt-нүүд ч юм уу тэгээд яг энэ finals зориулаад хүмүүс айгүй хурдан янз бүрийн дэлгүүрүүдтэй юунууд гаргаад ирсэн. Иймэрхүү New York NBA Finals Knicks энэ гिचгсэнтэй яг энэ finals зориулсан иймэрхүү t-shirt-нүүдийг merch-нүүдийг юу яд хийдэ хамаг байдаг бүх юмыг л ингээд гяс үйлдвэрлээд ингээд зараад эхэлсэн. Тэгээд тэрч битгий хийл бүр ийм хүмүүс байгаа хгүй. Зүгээр хэрүү яг ингэж тийм хувцснуудыг авч чадахгүй бол цоогоор заяа юм spray paint хийдэг тийм хүмүүс гадуур гудамж нэг ингэ зогсдог болсон. Тэр хүмүүс айгүй мундаг байсан. Гэтэ би та нарт ингэ хальт бичлэгүүдийг нь олвол явуулчихъя. Ингээд spray paint хийгээд ингээ яг New York-ийн skyline те Manhattan skyline энтрийг ингэж харуулад баханд өндөр барилгуудыг харуулаад ингэж spray paint хийгээд тэгснэ Knicks гэж бичээд те finals энтер гэ бүгдийг нь spray paint хийж байгаа хгүй. Тим хүмүүс ч гэсэндээ гарч ирсэн. Ер нь бол айгүй хүмүүс сүүлийн 2-3 хоног л айгүйх мөнгө хийсэн угаасаа ойлгомжтой яг энэхүү одоо Knicks-ийн merch-үүдээс. За тэгээ ер нь бол хүмүүс гадаа гудамжинд хаана явж байгааг хамаагүй те ингээд ажилдаа байна уу зүгээр зугаац ингээд одоо hang out тэгээ явж гэнэ үү яаж нээж хамаагүй бүх хүмүүс л ингээд Knicks-ийн merch-үүдийг өмсчихсэн. Бүх хүмүүс л ингээд би миний хаажгаар зөрөгтөө те oh let's go Knicks гэлтэй ингээд ер нь хүмүүсийн vibe наастар бол үнэхээр гайхалтай байсан. Айгүй гоё нэг тийм something's in the air гэх хүмүүс ярьдаг шүү дээ. Нэг агаарт нэг гоё тийм баяр баясал тэгээ joy айгүй гоё юм байсан. Тэгээ жуулчд яг энэ үеэр ирж таарсан бол үнэхээр гоё зүйлийг мэдэрсэн байх. Тэр жуулчд бол үнэхээр азтай хүмүүс тий гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгээд нэр яг энэ үеэр жуулчилж ирсэн хүмүүс байгаа юу манай үзэгчдээс те Нью-Йорк хотод тэр тухайга бас бичээрэй. Тэгээд үнэхээр яг гоё үед ингэж ирж таарсан них гоё атмосфертэй них гоё vibeтэй байхад ирж таарсан. Тэгэл гадуур бол те бүх
одоо том байрлагууд одоо Empire State Building байна. За тэгээ Madison Square Garden өөрснөө өөр зөндөө олон Нью-Йоркийн том нөгөө нэг landscape-рууд байдаг шүү дээ. Нэг том skyscraper-рууд том байрлагууд чинь дандаа яг Нью-Йоркийн одоо Никсийн өнгөнүүдээр буюу одоо энэ хөө улбар шар бол юм цэнхэр өнгө чинь Никсийн өнгө болохоор яг тэр өнгөнүүдээр ингэж гэрлүүдээ асааж байгаа байхгүй шөнө болгоо ингэж гоё гэрлүүдээ асаагаал тэгээ ялангуяа Empire State Building чинь бол айгүй тийм мундаг одоо historic building шүү дээ тэгээ Empire State Building яг гоё ингээл тэг хитэн сая 2-7 хоногийн туршид ийм гоё гэрлээ ингэж Никс зориулж асаагаал за тэгэл гадуур бол Никсгүй зүйл ингээ гадаа гудамж нь ингээ явж штэ тэ тэгмүүд гадаа цементэн дээр ингээ зүгээр Никс энтер гэж бичсэн байгаа байхгүй янз бүрийн тийм албан ёсоор нэг тийм маркаар ингээ яатсан юм хааш ямар ч тиймэрхүү Никс let's go Никс энтер гэсэн баахан юмнууд ингээ бичигдчихсэн байсан за тэрч битгий хэл манайхаа бүр хотоос өөрснөөсөө зохион байгуулаад хотын дараа зохион байгуулаад Madison Square Garden гэдэг одоо эдний тоглож байгаа arena байгаа даа штэ тэ тэр arena чинь яг 34 дахь гудамжин дээр байдаг байхгүй юу за тэгээ 34 дахь гудамжны одоо метроноос гараад ирэх тэр одоо subway entrance exit-ийг бүр ингээд яг юм Никсийн өнгөнүүдээр будсан албан ёсоор айгуу гоё ойлгоцсон байсан. Тэр нь бараг энэ сая 2-3-7 хоногийн хугацаанд бол бараг л нэг жуулчдын одоо tourist attraction гэж байдаг шүү дээ. Одоо Францад очих юм бол Эйфелийн цамхаг гэж одоо tourist attraction байгаа те. За Нью-Йорк тэрхэн бол Times Square руу очин заавал ингээд те tourist attraction заавал ингээд жуулчдын очиж үздэг зүйл байдаг шүү дээ. Бараг тийм зүйл болчихсон байсан. Би тэрийг мартцсан. Өнгөрсөн 7 хоног шүү дээ би тэрийг ингээд бүр мартцсан тэгэж буцныг нь мартчихад ингээд яг 34 гудамжны яг MSG-ийн хажуугаар өнгөрч явах шаардлагатай болсон ажилдаа явж байхдаа тэгээ ингээд харсан чил баахан хүмүүс зогссон ингээд зураг мөрөг аадсан баг тэр гайхаад ямар сайн би өнөөдөр тоглолтгүй дээ юу лээ өнөөдөр одоо тэмцээн байхгүй дээ яагаад ингээд хүмүүсийн зогсоод ингээд зураг мөрөг авахлаад байгаа юм бол ингээд очиж харсан чи яг нөгөө нэг subway entrance-ыг нэг будчихсан тэр нэг хүмүүс баг ингээд жуулчд очсон ингээд зураг мөрөг авахлцсан зогсож байгаа байхгүй уул нь зүгээр л метроны буудлын одоо орж гарцгаа штэ. Тэгээ тэрэнд ингээд хүмүүс очиж зураг мөргөө авахуулаад ингээд баг tourist attraction болчихсон байсан. За түүнээс гадна Нью-Йоркийн маш олон газрууд манайхаа дэлгүүрнүүд, кофе шопнууд, баарнууд, хоолны газрууд, ресторанууд юу гэдгийг те өөртөөгөө чадах ятгаар дандаа одоо Никсийн өнгөтэй хоол хүнснүүд уух юм юу гэдгийг тийм юмдаг хийжсэн. Яг нэг тийм юм настерт оруулахар зүйл. За одоо чинь Нью-Йорк чинь бейглэрээ амар алдартай штэ тийм юм бейгл гэдэг юм байдаг штэ одоо энэ оруулж идэх хэрэг мэдгүй хүмүүс байгаа бол бас л юм бейгл мэдгүй хүн гэж хэн байдаг юм тэргээл ороод ирэх үедээ манайхаа заавал бүх юмыг бүх хүмүүс мэддэг байх албатай биш штэ бид ингээд тайлбарлаж өгж байгаа нь мэдгүй хүмүүстэй тайлбарлаж өгж байгаа юм шиг окей. За тэгээ бейглэрээ угаасаа алдартай болохоор манайхаа ингээд яг зарим иймэрхүү bagel shop-нууд өнгийг нь өөрчлөөд одоо яг тэр гурилаа хийхдээ ингээд хүнсний будгаар ингээд оруулаад ийм Никсийн өнгийг оруулаад улбар шар цэнхэр өнгийг ингээ оруулсан иймэрхүү бейглүүдийг хийж эхэлсэн тиймэрхүү кофе шопнууд гарч ирсэн байна лээ бас ингээ матча энэ төр хийхдээ те ингээд ийм улаан улбар шар бол ийм цэнхэр энэ төр өнгийг оруулсан гэл ер нь Никсийн тимтэй ийм сэдэвтэй ийм өнгөтэй хоол хүнс уух юм гэл баахан юмнууд ингэж ресторанууд гаргаж байгаа бол харагдчихсан. За тэгээд одоо MSG дотор яг энэ хүү Madison Square Garden гэдэг энэ хүү газар дотор нь бол угаасаа юунууд байдаг штэ. Никсийн мерчүүдийг худалдаж авах боломжтой дэлгүүрүүд ингээ байдаг тийм. За тэр shop бол амар busy байсан гэсэн. Заавал ticketтэй хүмүүс тэр shop руу орох боломжтой биш байхгүй юу? Зүгээр хүмүүс ингээд ороод те ингээд юм худалдаж авч болно. Гэхдээ зөвхөн тэмцээнгүй өдрүүдэд гэсэн тэмцээнтэй өдөр болохоор хэрүү яг тэр тэмцээн яг тухайн өдрөө MSG дээр болох гэж байгаа бол тэгж хаамаагүй хүмүүсийг оруулаад авахгүй. Бусад өдрүүдэд болохоор хүмүүс зүгээр MSG рүү явж ороод тэр Никсийн дэлгүүрлэн очиод ингээд мерч энэ худалдаж авах боломжтой. Тэгээд энэ саяны 2-7 хоногийн туршид бол те угаасаа хүмүүс баахан одоо Никсийн мерчүүдийг худалдаж авахыг хүсэж байгаа учраас бүх одоо тэр одоо дэлгүүрийнх нь гадна ингээ амар очртой байсан гэсэн бүр амар урт очрууд заяа. Түүнээс гадна New York or nowhere гэх түрүүний хиллэг байдаг гэсэн чинь New York шүү дээ өөрсдөө нь хиллэг гэдэг. New York биш бол өөр хаанч биш гэсэнтэй ийм хиллэг бүр тийм нэртэй дэлгүүр байдаг байхгүй. Айгуу гоё дэлгүүр байдаг. Soho байдаг тийм гоё дэлгүүр байдаг. Тэгсэн чинь тэр дэлгүүр ингээ бүр яг энэ NBA Finals зориулаад Knicks маш гоё олон амар гоё мерчнуудыг хийсэн байгаа хгүй. За тэгээд тэр бол бүр ингээд амар viral болоод тэгээд New York or nowhere гэх тэр дэлгүүр рүү орох лайнууд амар байсан гэсэн. Бүр ингээд гудамж тойроод бүр ингээд хүмүүс 2-3 цаг очролж штэ орж ингэж
юм авах боломжтой байсан мэлээ. Бүр амар тийм л vibeтай байсан. Хэдийгээр одоо жишээ нь эхний 2 тэмцээн бол те Нью-Йоркт болоогүй Сан Антониод болсон шүү дээ те. Тийм мөртлөө одоо watch party-нууд Нью-Йоркт болж исэн. Одоо Madison Square Garden гэдэг уул нь бол өөрсдийнхөө тоглолтог тэрхүү аренагийнх нь гадаа нь айгүй юм том дэлгэц байдаг. Тэр дэлгэцэн дээр тэмцээн стрим хийгдэж байгаа. Тэгээ хүмүүс гудамжинд ингээд зогсоод амар хүмүүс бүр яг үнэнгээсээ нэгсэн фэнүүд очиж үзэж байгаа юм шиг юмшгээр ингээд яг MSG дээр очирсан гадаа нь зогсчихсан яг тэр дэлгэцэн өмнө очиж зогсчихсан ингээд watch party хийгээд ингээд үзээд байжсэн. За түүнээс гадна тэр яг албан ёсны тэ MSG-ийн гадаа болж байгаа watch party-нуудаас гадна өөр зөндөө олон газруудад watch party-нууд болж исэн хаасаагүй. Bryant Park гэдэг амар том юм цэцэрлэг төрөлн байдаг ногоон зүлгэмж тэрэн дээр янз бүрийн тийм performance юм угаасаа болж байгаа байхгүй. Тэгээ Bryant Park дээр жишээ нь юу болсон watch party гэж том дэлгэцүүдээр за бүх sports bar тэ спортын одоо барууд байдаг штэ тэ зөнд том дэлгэцүүдтэй зургтуудтай тэр бүх sports bar-д үзүүлж байгаа watch party хийж байгаа. Түүнээс гадна rooftop bar-д ч гэсэндээ watch party хийж байгаа. Тэрч битгий хэл манайхаа автобусны буудлын штэ автобусны буудлын дээр ингээл ийм том electronic самбар дээр хүртэл ингээд стрим хийгдчихсэн гэж байгаа байхгүй. Тэрч битгий хэл бас ингээд гудамжаар явж байхад нэг тийм electronic самбарнууд байдгийн стрим хийгдчихсэн тэмцээнүүд. Тэгэхээр хүмүүс бол хаана үзэх боломжтой. Тэрж бидгийг бас ингээ хүмүүс одоо өөртөө projector-ыг аваад ирсэн. Гудамжинд өөртөөхөө гэрээсээ projector аваад ирсэн. Ингээд байшин дээр projector-ороо ингээд те тоглоул гадаа гудамжинд бөөнөр хүмүүс ингээд баг нэг морооллоор үзээд байгаа маа хашин. Тэ бүр амар зүгээр л vibe бол үнэхээр гайхалтай байсан. Гэтэ энэ зөвхөн тэмцээн болж байгаа өдрүүд биш манайхаа. Тэмцээ болоогүй өдрүүд ч гэсэндээ хүмүүсийн тэр одоо тэ зүгээр л тэр spirit, тэр настер vibe гайхалтай. Үнэхээр гайхалтай байсан. За манайхаа одоо тэгээ хэдүүлээ тэр одоо Donald Trump-ийн ирсэн тухай яриад байгаа заяа 3 дахь тэмцээн дээр тэ ирсэн гэж тэгсэн штэ. За тэгээд Trump-ийн хувьд болохоор өөрөө хүсэлтэй OBS-тэй очлоо гэж очиод ирсэн юм бол биш ингээд Knicks-ийн owner Knicks гэдэг энэ хүү багийг эзэмшдэг тий одоо энэ ерөнхийлөгч owner хүн байгаа шүү дээ тий. Түүнээс гадна тэр хүн чинь бас MSG гэх тэр том Madison Square Garden гэдэг тэр том стадионыг эзэмшдэг байхгүй. Тэр одоо энэ owner хүн болох James Dolan гэдэг айгүй тийм баян хүн байдаг. Тэр James Dolan бүр ингээд personally ирсэн байгаа байхгүй. Trump-ыг ингээд та хурж ирж үзээчгээд тэгээд presidential suite гэд байдаг. Яг тэр owner suite гэд тэ яг тэр Madison Square Garden-ыг эзэмшдэг owner хүний өөрийнх нь үздэг нэг тийм suite гээл амар гоё тийм шилэн дээр өндөрлөгттэй ингээл дээрээс ингээл үздэг аюугаа ингээл янз бүрийн хоолмол авчраад л тавих муухам авчраад нэг тийм хувийн нэг space байдаг шүү дээ тэ. Тэр одоо owner suite-нэдээ ингээд Trump-ыг үрсэн юм байна лээ. За тэгээд ерөнхийлөгч 3 дугаар тэмцээн дээр ирэх гэж байгаа гэдэг нь бол өнгөрсөн 7 хоногт нь зарлагдсан байгаа. Trump-ийн дэмжигчдийн хувьд болохоор ингэж ярьж байгаа байхгүй юу? Яагаад энийг зарлалчваа? Өөрийнх нь одоо тэ өөрт нь аюултай, амь насанд нь аюултай. Яагаад тэгэхээр ингээд Trump-ыг алах гэж зөндөө олон оролдлого хийгдэж байгаа штэ хийгдсэн одоо ерөнхийдөө болоог байхад нь л одоо тэр rally malin дээр ингээл чихэнд нь ингээл цус ноногдоол ингэж мгэл те тэрнээс гадна бас нэлээд олон удаа гольф тоглоо явж байхад хүн алах гад яасан за саяхан гэдэг юм бол нэг 2-2 сархны өмнө хаа бас нэгэн конвеншн болж исэн тэрэн дээр бас нэг хүн ингээд эрэгтэй хүн ороод буутай ороод ингээд алах гэж тийм юм хийсэн байгаа байхгүй юу. За гэхдээ арайч яг Trump л бол ингэж онилж буудаж амжаагүй юм байна лээ. Яг ороод ингээд те ингээд хонглоор гүйж ахт нь Secret Service-ийн барьж аваад ингээд одоо баривчсан байхгүй. Гэх мэдчлээ ингээд ер нь Trump дээр айгүй их тиймэрхүү одоо assassination оролдлогууд явагддаг. Тэгж яхад яагаад ингээд энийг зарлаад те зүгээр ингээд хэр үнэхээр явах гэжсэн очиж үзэх юм бол зүгээр чив чимээгүй. Яг тэр өдрөө ингээд очиод үзчихгүй ингэж өөрийнхөө амь насыг ингэж юунд яагаад тахтай явахтай те ингэж рискэнд оруулаад тахтай явахтай гэдэг өнгөрсөн жил open tennis болж исэн нэг теннисийн тоглолт тэмцээн те Queen's дүүрэгт болдог байхгүй. Тэгээ манай найз миний одоо best friend айгу теннис үзэх туртай. Тэгээд өөр бас нэг хэдэн найзуудаа теннис үздэг найзуудтайгаа өнгөрсөн 100 штэ ингээд теннис үзгээд open USA руу очисон чинь тэмцээн ерөөс эхлэхгүй байсан гинэ. Тэгэд бүр амар ингээ хоцроод тэг хүмүүс яагаад ингэ эхлэхгүй байгаа юм бол антэр гэсэн чинь
Trump гэгүнтхийн ирсэн гинэ. Тэгээд угаасаа ерөнхийлөгч ирж байгаа учраас нэг Secret Service-ийн гэж тусгай одоо ерөнхийлөгч хамгаалалтын албатынхан байдаг штэ. Тэд нар ч гэсэн хамаг одоо тэр radius-ыг ингэж нэгжих те хамаг бүх хамгаалалтынхаа имийг одоо procedure хийж агаад ингээ ерөнхийлөгч оруулж байгаа болохоор айгуу тэгж хоцорсон гэдгсэн. Гэтэ тэрэн дээр бол Trump юусоо зарлаагүй те би одоо ингээд open tense дээр очих байгаа энэ гэж зарлаагүй гэгүнтхэн хүрээд ирсэн байхгүй. Тэг хүмүүс Trump-ийн дэмжигч нар бол те айгу аюултай зүйл хийж байна ингэж зарлаад байхгүйгээр угаасаа Trumpгүй энэ бол амар галзуу тэмцээн болох нь угаасаа ойлгомжтой байсан хүмүүс бол те хот олцтой амар галзуу болно гэдгийг бол мэдчихсэн. Тэгж яагаад дээрэс нь Trump ирнэ гэхээр улам амар галзуурна. Тэгээд ер нь энэ дунд чинь солиотослоотой те буу бариад алчих хүмүүс хин мэдхийн те солиотой өвчтөй хүмүүс байж магадгүй штэ. Тийм учраас ингээд Trump энийг зарлах хэрэггүй байсан. Айгу хэцүү юм хийж энэ гэж тэгжсэн. Нөгөө талаараа Trump-ыг одоо Trump-д дургүйтэй Trump-ыг үзээ яддаг хүмүүс болохоор ёо ядаргаатай энэ одоо ирж яах гэж байгаа юм те одоо энийг ирлээ гэж та бөө юм болоо тэр Secret Service-ийн те ингээл хамаг юм ингээл ягаад одоо фэнүүдийн үзэгчдийн хувьд та ядаргаатай наастар алаа хийчлаа гэж те тэгж үзчихсэн бас хүмүүс байсан. За ямар ч гэсэн тэгээд Trump очоод одоо тэр тэмцээнийг үзсэн байгаа. За тэгэл яг тэмцээн эхлэхэд чинь бол ингээл юу яадаг штэ National Anthem энэ төр гардаг. Одоо төрийн дуулал тийм төрийн дуулал дуулагддаг шүү дээ. Ингээл төрийн дуулал дуулагдахад бол ингээл Nix-ийнхнийг ингээл харуулаад багийнхан тоглогчныг харуулаад яг одоо тий цэргийнхэн ингээд зогссон байсан хгүй яг court дээр ямар ч гэсэн ингээд цэргийнхэн ингээд зогссон байсан. Тэгэл төрийн дуулал дуулагдаад тэр үед ингээд дэлгэцээр ерөнхийлөгч харуулж байгаа хгүй ерөнхийлөгч ингэсэн ингээл Trump ингэсэн ингээл зогсож байгаа хгүй ясалцсан. Тэгэд тэгсэн чинь хүмүүс тэгж ярьсан. Одоо яг тэрийг харуулчаал дараагаар ингээд сошиал медиагаар тэр ингээд тавигдаад тасагдаал тэгсэн чинь хүмүүс ингээд сонсохоор хүмүүс ингээд яг Trump-ыг дэлгэцнэр гараад ирэнгүүт бүү гэж байгаа юм шиг те одоо ингээд өө гэж байгаа юм шиг сонсогдсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэгээд тэр нь бол ингээд сошиалаар тавигдаад айгу хоёр хуваагдсан хүмүүс. Зарим хүмүүс болохоор наача угаасаа хохирштэй хаа Trump-ыг те угаасаа ингэж бүү хийх нь ойлгомжтой штэ энэ төр гэл тэгж байгаа хүмүүс байсан. Зарим хүмүүс болохоор би наад тэмцээн дээр чинь байсан. Тэгээ яг өөрөө амьдаар MSG дээр очиж үдсэн хүмүүсийн хүний хувьд хэлэхэд бол ерөөсөө Trump-ыг дэлгэцэн дээр гарахад бүү хийгээгүй. Энэ бол зүгээр ингэж юу аачихсан байна. Сошиал медиа дээр тавигдах дээр юм уу эсвэл юм хэвлэл мэдээлэл тавигдах дээр худлагаасаа ийм одоо бүү гэж байгаа юг одоо ориог оруулаад албаар ингээд Trump-ыг бүү хийж байгаа юм шигээр те ингэж харуулсан байна. Би ингээд яг тэнд байсан хүний хувьд мэдчихна гэсэн тиймэрхүү хүмүүс бол байсан гэсэн зарим хүмүүс болохоор за үгүй юу гэж тэгж ингээд худлагаасаа орын нэмээд байдгийн те угаасаа л бүү хийж байгаа үстэй гэдэг те тэгэж үдсэн хүмүүс ч гэсэн байгаа. Ер нь бол айгүй тийм хуалттай байгаа. Гэтэ би яг аль нь үнэн гэдэг юм бол мэдэхгүй байна. Би яг тэр тоглолтын дээр тэмцэн дээр өөр байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол иймэрхүү худлаач ярьж магадгүй эсвэл үнэнгээсээ хүмүүс бүү хийсэн ч гэж магадгүй те Trump ч бас зөндөө олон үзий ядагчтай юм чинь те бүү хийгдсэн ч гэж магадгүй. За ямар ч зэндээ Trump ач охинтойгоо ирсэн байна лээ. Kai Trump гэдэг охин байдаг. Тэгээд тэр охинтойгоо те Kai Trump чинь айгүйх тийм юм уу хийдэг юм TikTok, YouTube энэ төр хийдэг байхгүй. Тэгээд очсон байсан. Trump-тай хамт. Угаасаа тэгээд ойлгомжтой ерөнхийлөгч очиж байгаа болохоор Secret Service-ийн амар хамгаалтын юм хийх нь ойлгомжтой шүү дээ. Тийм учраас тэр өдөр бүр хэдэн цагаас өдрийн 2 цагаас илүү 3 цагаас энэ тэмцээн чинь бол 8:30-д эхэлж байгаа шүү дээ. Тэгж яагаад 2 илүү 3 цагаас эхлүүлээд тэр ойролцоох MSG-тэй ойролцоох 5 милийн radius гэл хэдэн милийн radius ч гэлээ ямар ч юм 5 гудамжны radius-нд тэр чигтээ ингээд замыг хаачсан. Замын хөдөлгөөнийг хорчихсан. Бүх тал руугаа тэгээ дөрвөн зүг рүүгээ ингээд 5 блокийн туршид ингээд замын хөдөлгөөнийг хорчихсан байгаа байхгүй юу? Хинж хаашааж явж болохгүй. Ерөөсөө ойртож болохоо олчиж байгаа гэсэн үг юм те. За түүнээс гадна би түрүү хэлээдсэн шүү дээ. MSG-ийн гадаа хүмүүс ингээд фэнэт цуглараад ингээд гаднах дэлгэцээр үздэг гэд те. Яг дотгошоо орч чадаагүй хүмүүс тэр watch party-г албан ёсоор cancelсан баа. Ерөөсөө хүмүүсийг гадаа MSG-ийн гадаа цуглуулахгүй гэд ягаад үл ерөнхийлөгч дотор байгаа болохоор тэгээд ингээд тэр watch party-г албан ёсоор ингээд цуцлсан байгаа. За түүнээс гадна дотгошоо MSG рүү ороод ингээд тэ тикттэй хүмүүс орж үзэхдээ уул нь бол жижигхэн цүнх авч явж болдог байхгүй юу? Ингээд жижигхэн одоо гар цүнх эмгтээчүүд бол барьж явж болдог. Тэрнээс шал ингээд том цүнх мөнхөө угаасаа бол оруулдаггүй тий. Жижигхнүүдийг бол барьж оруулж болдог. Гэтэл ерөнхийлөгч ирж байгаа гэдэг утгаараа бүр ингээд юу н дотгошоогоо орох тэрхүү security-ийн яг онгоцны буудлын security-тэй адилхан болсон гэсэн.
яг нэг TSA security гэж байдаг шүү дээ. Яг онгоцны бодлоор ороход яадаг үлээ те. Хамаг юм шалгуулаад гутамтлаа авч тайлал юу яадаг те. Яг тийм зарчимтай болсон гэсэн security. Тэгээд ерөнхийлөгчийг байгаа гэд юу аагүй мэн лээ. Цүнх юус оруулж болохгүй гэсэн. Бүр жижигхэн цүнхч гар цүнхч авч болохгүй. Зүгээр ингээд юучгүй орно гэсэн. За тэгээд хүмүүс бас тэрэн дээр бөө юм болсон. Йоо энэ Trump гэдэг ядаргаатай үгнээс болоод те ингээд даалж өгч нь ямар лайтай юм бэ гэж те. За тэгээд Trump очоод үзчихсэн чинь инээстэй юм нэ шүү дээ. Унтчихсан байсан. Заяа. Яг тэмцээний үеэр ингээд харуулсан байхгүй. Ингээд Trump ингээд харуулсан чи Trump ингээд унтчихсан заяа. Oh my god. Тэгээ Trump чинь Байденыг юу яадаг гэсэн шүү дээ. Байден энэ тэнд ингээл ерөнхийлөгч байдаг байхдаа унтаадаг гэсэн шүү дээ. Янз бүрийн юм уулзалт малж юм дэр унтаа яадаг гэсэн. Тэгэл Trump чинь Байденыг амар доромжлоо. Sleepy Biden гэж яриад доромжлоо гэдэг шүү дээ. Унтамхай Biden гэж яриад байдаг гэсэн чи өөрөө өстө жинхэнэ унтамхай Trump болцсон. Тэгээ хүмүүс бас тэрүүгээр амар догдох үйжсэн. Тэгээ нэг хэсэг хальт харсан чинь Kai Trump ач охин те өвөөгөө сэрэх гэж Trump-ыг ингэ сэрэх гэж ингээд нудраад ахт нь Trump сэрэхгүй ингээ унтаад байгаа те харагдчихсан. Тэгсэн чи хүмүүстэй ёо баахан хүмүүсийн те фэнүүдийн өстө жинхэнэ наасрыг нь унгаагаад тэр watch party-г нь албан ёсоор цуцлуулад баахан замын хөдөлгөөн хаалгуулад те өстө хүмүүсийн наасрыг унгаагаад нэг сүртэй юм болоод орсон чинь зүгээр унтах гэж орсон юм хайш ингээ те хүмүүс бас ингээ тэрэн дээр айгүйх ингэж Trump-ыг догдох хийж ярьж исэн. Тэгээ яасан гэж манайхаа би угаасаа яг мэдчихсэн заа ийм болно гэж. Юу вэ гэхээр Trump-ыг очсон өдөр Nix ялагдсан учраас тэ хүмүүс Trump-аас болсон. Yeah, it's because of him. It's because of his bad aura. Тэ Trump-ийн балиар тэр ауранаас нь болоод тэ балиар энергиэс нь болоод ингээд Nix ялагдчихлаа. Тэрний өмнөх хоёр тоглолтын дээр хоёулын дээр нь тэ Nix даалаад шууд ялаа явж исэн чинь Trump хүрээд ирсэн чинь хамаг энергтэй MSG-ийн энерги, Nix-ийн энерги өөрчлөгдөөд муухай балиар бохор энергиэрээ ингээд те манай Nix-ийг ялагдуулчлаа хэвээр Trump-аас л болсон гэл хэвээр те тэр тэмцээний дараагаар хэвээр сошиалар хүмүүс баахан Trump-ыг Trump-аас болсон гэдэргээ заа. Түүнээс гадна Trump-ийн bad energy, bad aura-наас болсон гэдгээс гадна бас нэг өөр зүйлийг ярьж гисэн. За юу вэ гэхээр Nix-ийн тоглогч Karl Anthony Towns те Towns-ийн энэ чинь Towns-ийн хаа. Oh, wait a second. Тийм ээ, энэ Towns-ийн jersey байгаа хгүй. Энэ бамбар шөмссөн маа, тиймээс Towns гэж гисэн. Энэ Karl Anthony Towns гэдэг энэ хүү тоглогч чинь юу штэ Jordan Woods-тэй сүйт авчихсан. Тэгээ одоо удахгүй гэрлэх гэж байгаа. Тэгээ Jordan Woods чинь та нар угаасаа хин гэдэг юм ял мэдж байгаа бах. Тэгээ Kylie Jenner-ийн best friend байсан. Бүр жоохноос найзлаад амар best friends-тэй өвөр төрөндөө орсон тийм сайн найзууд байгаа. Тэгээ бүр Kylie-ийн гэртэн амьдардаг байсан шүү дээ Jordan Woods чинь. Тэгсэн чинь яага юу болоогүй юу? Chloe чинь хинтээ Tristan Thompson-тэй ингээд байж ах үед Tristan Thompson хинтээ Jordan Woods-тэй ингээ үнсэлцээд нэгэн парын дээртэй үнсэлцээд ингээ мейкаут энэ төр хийж байгаа харагдаад баригдаад тэгээд Chloe чинь боо юм болоод тэгээд Jordan руу машгачаад тэгээд Jordan Kylie хоёр тэр цагаас хойш ингээ найзууд байхаа болсон штэ боо юм болж исэн та нар санаж байгаа бах. Тэр Jordan Woods чинь баггүй. Jordan Woods, Karl Anthony Towns хоёр ингээ юу хосууд тэгээ удахгүй гэрлэх гэж байгаа. За тэгээд угаасаа одоо энэ NBA wives, NBA girlfriends гэдэг чинь угаасаа амар important байдаг шүү дээ. NBA-ийн тоглогчдын эхнэрүүд, найз охтууд гэдэг бол айгүй чухал хүмүүс байдаг. Тэгэл очиж одоо тий court side-д очиж үзэхдээ ингээл амар гоё хувцсан өмсөж ирээд л дээ. Тэгэл хүмүүс чинь өө тэр ямар хувцсан өмсөж ирж дээ. Тэрний эхнэр тэрний найз охин ямар хувцсан өмсөж ирж дээ тэр гэл амар хардаг. Тэгэд хин Jordan Woods-ийн хувьд болохоор ингээд угаасаа өөрөө TikTok хийдэг шүү дээ. TikTok дээр айгүйх ингээ харууллаа. Одоо эхний тэмцээн дээр те би ийм хувцсан өмсөж явах чинь get ready with me for game 1 энэ гэдэг тим юм бичлэгүүд хийжсэн аахгүй. Тэгээ өөрөө ямар хувцсан өмсөж байгаа энэ тэрийг ингээл харуулаад тэгээ айгуугаа хувцснууд өмсөжсэн. Яг нөгөө Nix-ийн тэ юундаг оруулсан өнгөнүүдийг оруулсан айгуу гой амар гой custom тийм гой outfit-нуудыг ингээд өмсөжсэн Jordan. Гэтэ айгуу чухал юм нэ штэ. Jordan баг ингээд playoffs-аас ахуулаад л нэгэн цүнхийг барьж эхэлсэн заяа. Өөрийнх нь брендийн цөөх. Өөрөө Woods by Jordan Woods гэдэг ийм одоо юутай брендтэй болчихсон хувцсны брэнд. Тэгээд тэрхүү брэнд нь нэг ийм цүнхнүүд ийм clutch гэж ярьдаг. Тийм жижигхэн ийм цүнхнүүд одоо хийдэг. Тэгэд ийм яг ийм Nix-ийн өнгөтэй те ийм улбар шар өнгөтэй ийм сахин цүнхийг одоо ингэж брэнд нь хийж байгаа байхгүй. Тэгээд тэр цүнхээ playoffs-аас ахуулаад л
тэмцээн болгон дээр очиж үзэхдээ ингээд авчирдаг болсон. Тэр болгонд нь ингээд Knicks-ийн ялаадсан байхгүй юу? Jordan-ыг ингээд цүнхээ авчрах болгонд нь. Тэгээ хүмүүс бүр сүулдэ те интернетээр тийм одоо юм яриад те энэ бол Jordan-ы энэ цүнх нь бол яг ингээд Knicks-т аз авчирдаг lucky charm гэж яриадсан байхгүй. Яг аз авчирдаг зүйл нь бол энэ цүнх юм аа. Тийм болохоор заавал ингээд Jordan те чи одоо энэ NBA Finals-ын хугацаанд бол туршид дандаа наа цүнхээ авчирч байгаарай гэсэн. Бага хүмүүс тийм юм ярьдаг байсан. Тэгсэн чи яасан гэж би түрүү хэлсэн штэ. Trump-ыг ирж байгаа гэж MSG лөө ямар ч цүнх оруулахгүй гэсэн. Тэгээд Jordan Woods цүнхээ авчирч чадаагүй. За ёо. Тэгсэн чи хүмүүс ёо тэ Trump-аас болоод Trump ингээд цүнх оруулахгүй гэснээс болоод Jordan нөгөө Азийнхаа цүнхийг авчирч чадаагүй. Тийм болохоор Knicks ялагдчихсан гэд тэ. Ийм амар тийм superstitious хүмүүс юм ярьж гадуур баахан юм болсон байгаа. Тэгээд тэрнээс болоод одоо ингээд 3 дугаар тэмцээн 4 дугаар тэмцээний хооронд нэг 2 өдрийн завхарлага байгаа шүү дээ. Тэр үеэр айгүй инээстэй хүмүүс зарим хүмүүс ингээ очсон. MS жилөө очихсан, гадаа нь очихсан ингээ Sage энэ тэр асаацсан. Бараг л арц хүйж асаагаад те. Sage мэж асаагаад ингээ ариусгаад те. Өө юу Trump-ийн балер аурагийн те ингээ арилахгүй бол те ингээ юу яачлаа. Айгу муухай энерги ягаад ингээ манай Knicks-ийг ялагдуулчлаа гэх хүмүүс баха ингээ Sage мэж ингээ хасаацсан те. Солиороо явж байгаа нь бол харагцсан. За тэгээ манайхаа ямар одууд ер нь энэхүү тэмцээнүүд дээр ирсэн тухай ингээд яри. Эсвэл баян бүх тэмцээн дээр ирж исэн хүн болно шүү дээ. Яалтчгүй угаасаа бүр ингээд Knicks-ийн галзуу ногоон улаан ногоон фэн болох Timothy Chalamet бүх тэмцээнүүд дээр ирсэн. Нью-Йоркт басан тэмцээнүүд дээр ч тэр Сан Антониод басан тэмцээнүүд дээр ч тэр ингээд очсон байгаа. Тэгээ Kylie болохоор яг 2 тэмцээн дээр Нью-Йоркт басан 2 тэмцээн дээр нь ирсэн. Тэгээд бас нэгэн Knicks-ийн галзуу улаан ногоон фэн байгаа. Тэр болохоор Ben Stiller. Ben Stiller чинь бол ингээд угаасаа Нью-Йоркийн гаралтай, Нью-Йоркийн native. Тэгээд амар Knicks-ийн улаан ногоон фэн. Тэгээд Met дээр хүртэлтэй Met Gala дээр Ben Stiller энэ жил ирсэн байсан. Тэр үедээ ингээд яг тэр өдөр Knicks чинь тоглож исэн MSG дээр. Тэгсэн чи яг тэр Ben Stiller бүр хэлжсэн тэрэнд Met Gala-гийн улаан ясны ясалтаартай ингээд өстой тийм Knicks одоо тоглож байгаа те MSG дээр би баг те энэ Met Gala-д оролцохынхаа оронд MSG дээр байсан ч болоосоо гэж би бодож байна гэж тэгээ бүр ингээд амар ярьж исэн. Timothy Chalamet бол бүр Met Gala-д оролцоочгүй шүү Knicks-ийн тоглолтыг очиж үзчихсэн шүү дээ. За тэгээ Ben Stiller бас бүх тоглолтын дээр байсан манайхаа. San Antonio-д ч тэр, New York-д ч тэр. За түүнээс гадна Spike Lee бас л улаан ногоон Knicks-ийн бүр original OG фэнүүдийн нэг заяа. Spike Lee айгу мундаг найруулагч юм хүн байдаг штэ. Spike Lee ч гэсэндээ бүх тэмцээнүүд дээр байсан. Tracy Morgan бас бүх тэмцээнүүд дээр байсан. Tracy бас ингээд New York-ийнх айгу амар улаан ногоон фэн мэн лээ. Fat Joe бас бүх тэмцээнүүд дээр байсан. За түүнээс гадна Chris Tucker зарим тоглолтын дээр тэмцээнүүд дээр явж исэн. Tina Fey яг Нью-Йоркт басан тэмцээнүүд дээр явж исэн. Яг Tracy Morgan-ы одоо +1 гэд очдог гэсэн. Tracy Morgan, Tina Fey хоёр амар дотн найзууд. За түүнээс гадна яг Нью-Йоркт басан тэмцээн дээр 3 дугаар тэмцээн дээр Mariska Hargitay ирсэн байна лээ. Mariska Hargitay өөрийнхөө co-star Christopher Meloni-тэй ирсэн байгаа нь харагдсан. Яг court side-н дээр ингээд сууж исэн. Энэ Mariska Hargitay ч юм бол үнэхээр яаж ч үзэн Нью-Йоркийн хувьд л амар чухал хүн. Яагаад вэ гэхээр нөгөө гайхалтай Law and Order SVU Special Victims Unit гэд шоу байдаг шүү дээ. Тэр ч одоо баг 30 жил явагдаж байгаа ах шүү. Одоо баг 30 жил болох гэж байгаа. 27 28 дахь сизон дээр явж байгаа баха. Та нар бодоод үзэлтэй нэг телевизийн шоу те цуврал ингээд 27 8 жилийн турш ингээд үргэлжлэн явж ингээд боддоо. Тэгээ дандаа Нью-Йоркийн тухай гаргадаг учраас Нью-Йоркийн одоо ийм цагдаагийн газрын тухай гаргадаг болохоор яг Нью-Йоркийн гудамжинд ингээд юу яадаг зураг авалт молтуудаа хийдэг. Тийм болохоор энэхүү жүжигчин чинь зүгээр бараг Olivia Benson, Detective Olivia Benson гэдэг хүнийхээ дүрээр 27 28 жил амьдарч байгаа байхгүй юу? Тэгэл дандаа Нью-Йоркт ингээл зураг авалтаа явждаг болохоор Нью-Йоркчүүдийн хувьд бол энэ Olivia Benson гэдэг хүн чинь жинхэнэ хүн биш ийм киноны дүр байгаа ч гэсэндээ хүмүүс амар ингээд Olivia Benson-ыг ингээд хайрлаж явдаг. Тэгээд яг Olivia Benson-ы дүрд тоглодог Mariska Hargitay ингээд ирсэн байгаа. Тэгээд хамгийн инээстэй нь шүү дээ. Энэ жүжигчнийг хүмүүс баг Mariska гэдэг нэрээр нь мэддэг. Өөрөх нь нэрээр нь мэддэг. Хүмүүс харангуут Olivia Benson явж гэл тэгдэг. Хамгийн инээдтэй нь Bronson ч гэсэндээ өөрөө яг нэрийг нь яг мэддэггүй юм байлээ. Нэг хэвлэлийн байх хурал дээр ингээ асуужсэн байхгүй юу? Чи ингээд хамгийн баярлж ирсэндээ ингээд яг танаа тэмцээний чинь үзгээд очоод
court side суужсэн. Тэгээ аль одоог ингээ хараад хамгийн их тогтолж ингээ баярлж исэн бэ гэсэн чинь Olivia Benson ингээ хэлж байгаа байхгүй яг дүрийнх нь нэрээр те Olivia Benson ингээд айгу дуртай те амар хараа тоглож исэн ингээ хэлж исэн. За түүнээс гадна Emma Roberts оцсон байсан, Jay-Z бас л Нью-Йоркийн native те Jay-Z оцсон байсан, DJ Khaled зарим тоглолтын дээр явж исэн. За түүнээс гадна Hailey Bieber, Tate McRae хоёр ингээ хамтдаа явж исэн. Яг юуны тоглолтын дээр Нью-Йоркд басан тоглолтын дээр ингээ явж исэн байхгүй юу. Тэгээд энэ дээр нэрээ ярихад Hailey Bieber ингээд хурж ирээд. Гэтэ энэ одууд чинь болохоор ихэнх нь саяны ялангуяа миний ихэнд дурдсан хэдэн хүмүүс бол бүр зоолттой дандаа яг celebrity row буюу court side-д ингээ суудаг. Тэр хамгийн үнэтэй суудлуудтай гэсэн үг. Тэгээ энэ хүмүүс ч одоо чинь би түр хэлсэн чинь $1 сая гэсэн шүү дээ. Тэгээд тийм мөнгийг төлөө сууж байгаа байхгүй юу. Тэгээд ингээ сууж байгаа одуудыг чинь дандаа юугаар гаргадаг? Том дэлгэцээр тий Jumbotron дандаа гаргадаг байхгүй. Өнөөдрийн тэмцээн дээр энэ одууд те ирсэн байна гэл ингээл зургийг нь харуулаад те яг царайг нь харуулаад нэр мэрийг нь бичээл те тэгээ яг юу хийдэг мэдгийг нь харуулдаг ингээл the actor ч гэдэг юм уу те эсвэл Oscar nominee ч гэдэг юм уу эсвэл singer songwriter ч гэдэг юм уу ингээл амар харуулж title энтертэн гаргадаг. За тэгсэн чинь хин Hailey Bieber болохоор энэ 3 дахь тэмцээн дээр MSG дээр ирсэн байсан боловч юу яагаагүйсэн. Celebrity Row court side-д суугаагүй зүгээр дээшээгээ найзуудтайгаа одоо энэ Tate McRae болон бас хүмүүстэй ингэ нийлээд нэг suite-н дээр л орсон юм шиг байлээ л дээ. Дээшээгээ юм нэг тусгай өрөөнд. За тэгсэн чинь ингээл баахан хүмүүс тэрэн дээр бичиж байгаа байхгүй юу ингээд одоо Hailey-г үзээ яддаг хүмүүс ч юм уу те Hailey-г үзээ яддаг хүмүүс ингээд бичээл харал да. Мөнгөгүй болохоор доор сууж чадахгүй байхгүй Celebrity Row те яг ингээд одуудын ингэ баян одуудын төлж сууж чаддаг $1 сая ингээд суудлын дээр орж чадахгүй хөрхэн юм тэр дээшээгийн Tate McRae гэсэн хүмүүстэй л нийлээд энэ дээшээгээ сууж байгаа. Тэгээ одоо энэ те хүмүүсийн царай мараа нь гараад жоох хатаархаж байгаа бах тань тэр гэл хүмүүс бичсэнсэн. Гэтэ Hailey-г нэг хэсэг дээр нь гаргасан ингээ бас тэ ингээ Hailey Bieber Tate McRae хоёр гэдэг тэ энэ хоёрын хамтдаа ингээд зогсоод тэр том дэлгэцээр гаргаж исэн. Тэгээ тэрэн дээр бас хүмүүс ярьж байгаа байхгүй. Босод хүмүүс одоо чинь энэ тэмцээн дээр бас Taylor Swift очсон маахгүй. Тэгээд Taylor Swift гээл тэнгүүтээ те singer, songwriter гэж гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь Hailey Bieber Tate McRae хоёрыг гаргахтаа болохоор юм бичээгүй зүгээр л Tate McRae Hailey Bieber гिचсэн байсан. Тэрэн дээр нь хүмүүс яриад л ёо Hailey Bieber угаасаа тэ ингээд яг индастринд юу хийдэг юм бэ гэхээр хийх юм байхгүй зүгээр л нэг инфлюенсер маягийн хүн учраас тэ ингээд тим юм бичих одоо тайрлж байхгүй гэж тэ тиймэрхүү юмнуудыг одоо Hailey-гийн одоо haters-ууд нь айгүйх тэгж бичиж байгаа харагцсан. За тэгээд түүнээс гадна Taylor Swift яг энэ 3 дахь тэмдэн дээр ирсэн байсан. Тэгэл бөө юм болол тэ ингээл бас ингээл нэгсэн хувцамсан ингэж гэж мэгэл ингээл яг тэр доор урд сууж байгаа нь бол ингээ харагдчихсан байхгүй. За тэгээ энэ дээр Taylor ирсэн дээр бас боо юм басан манаха. Ер нь Taylor Hailey хоёртой хоёулантай холбоод заяа. Юу болсон бэ гэхээр Bershtatтай манахан. Selena Gomez энэ хоёрын аль нь л байж магадгүй shade хийж байгаа юм шиг нэг тийм сонин story оруулсан. Би бол анх ингээд TikTok дээр хүмүүс тэр одоо скриншотыг нь харуулсан байхгүй би итгэх байхгүй энэ худлаа Photoshop хийсэн юм шүү гэж худлаа бас нэг драма үсэх гээд ингээд хүмүүс л фэнүүд л ингээд Photoshop хийсэн бахта гэж бодсон чи үгүй үнэн жинхэнэ байсан мэл би яг Selena Gomez өөрийнх нь story-оор орохж байж тийм да шок яасан гэсэн чинь шүү дээ Selena Gomez угаасаа тэмцэн дээр ирээгүй те Selena Gomez чи Spurs-ийн улаан ногоон фэн заяа нөгөө нэг Ops те нөгөө эсрэг тимийн улаан ногоон фэн ягаад вэ гэхээр чин ойлгомжтой Selena Gomez чинь Texas мужийн уйгуул. Тийм учраас San Antonio Spurs-ийн фэн байгаа. Тэгээд бүр жоохноос Spurs-ийн фэнээс юм байл бүр ингээд жоохондоо ингээд Spurs-ийн jersey тэрэг өмсцэн те. Ингээд амаавтайгаа очиод ингээд зураг мураг авахулсан багийнхан тоглогч нартай зураг авахулчихсан. За тэгэл ер нь карьерийнхаа ихэнх үед ч гэсэндээ те ингээд яг өсвөр насныхаа үед энэ тэр ингээд бас Spurs-ийнхэнтэй зураг мураг авахулчихсан тийм зөндөө олон зургууд байдаг. Тэгээ ер нь бол хүмүүс мэднэ. Тэгэл бас нэг бичлэгэн дээр ингээд Selena Gomez те court side-нд ингээд суугаад тэнцээ үзэж байхдаа ингээд jersey-гээ те Spurs-ийн jersey ингэж мэгж байгаа тийм бичлэгүүд байдаг. Ер нь бол хүмүүс угаасаа Selena Gomez Spurs-ийн fan гэдгийг нь мэднэ. Тэгээ энэ тэмцээнүүд дээр бол Selena Gomez ирээгүй. Selena Gomez Лондонд байгаа нөгөө нэг Only Murders in the Building гэх тэрхүү цувралынхаа дараагийнхаа сизныг одоо зураг авалтанд оролцоод ингээд Лондонд байгаа байхгүй юу. Гэхдээ бас л ингээд тэмцээнүүдийг ингээд цагийн зөрүүтэй болохоор ингээд Лондонд яг шөнө 3 мөр болж ахтал ингээд үздэг гинэ ингээд лаптопоор үздэг.
Тэгээд тэрийг ингээл харуулаад өө тэ шөнийн 3 цагт ингээ үдж байгаа ингээл харуулаад ингээ зураг мөрөг аваад өөр story дээр хийчихсэн байсан. Түүнээс гадна найзуудтайгаа тэ group chat-н дээр ингээл ярьж байгаа. Төө манай хаста Spurs-аа алж өгч байна 10 оноогоор ялж штэ хаа антер гэл бичиж байгаа тэ тиймэрхүү одоо group chat-н дээр харуулчихсан. Тэгээд дараагийнхын story-г харсан чинь штэ яг нэг хүнд хандж хэлээд байгаа юм шиг. Тэгээ тэрийг болохоор хүмүүс нэг бол Taylor танцсан, нэг бол Hailey танцсан гэж яриад байгаа байхгүй. Юу ч гэсэн бэ гэхээр энэ дөрөвдүгээр тэмцээний дараа болсон юм байна. Яг нөгөө Knicks-ийн ялагдаж явж ирсэнаа яг хамгийн сүүлийн мөчтэй ялаад ингээд Spurs-ыг ялсны дараагаар ингээд те тэр тэмцээний дараагаар ингээд оруулсан story байгаа байхгүй юу? Mad respect for the game. Congrats to the peeps that represent. What a comeback гэсэн байхгүй юу? Хэдийгээр өөрөө Spurs-ийн fan ч гэлээд те ингээд бас Knicks-ийн баяр хүргээд те хүндэлж байна. Ямар гайхалтай эргэн ирэлтийг хийсэн бэ те эргэн ирэлтийг хийж ингээд ялж чадлаа. Тэгээд баяр хүргье гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэнгүүтээ ингээд бичсэн байсан. So funny how some are all the sudden fans though. LOL. Гэ бичсэн байхгүй. Айгу тийм shady зүйл заа. Тэр нь юу гэж нэ гэхээр гэтээ нэг инээдтэй зүйл нь зарим хүмүүс гиг үнтхэн л фэн болчих юм а те. Гэ бичсэн байхгүй. Тэг хүмүүс бүр ингэ шок. Энэ бол яг Hailey хэлж ийн гэж те. Яагаад Hailey тандаж хэлсэн бэ гэж бодож байгаа вэ гэхээр угаасаа энэ хоёрын драмаас нь болоод те угаасаа би нэгийг дандаа ингэж өөрчлөлтүүлжилдэг болохоор ойлгомжтой яг л Hailey тандаж хэлсэн мэн гэж бодсон. Түүнээс гадна яг энэ ингэж Hailey Knicks-ийн тоглолтын дээр ирсэн байна гэд ингээд social media дээр тавигдсны дараахан хүмүүс айгуух доор юм одоо Hailey-гийн үзээ ядч тэгж биччихсэн байхгүй юу. Энэ одоо хизээс Knicks-ийн фэн болчихсон. Эсвэл мэдчихгүй мэн энэ төр гэдэлтэй худлагаасаа ингээд нэг юунд bandwagon-д орох гээд худлагаасаа нэг хүмүүсийн фэнүүстэй адилхан ингээд юмд орох гээд гиг үнтхэн жүжиглж гин хизээс Knicks-ийн фэн болчихсон энэ төр гал юм одоо яажсан байхгүй юу. Бичигдэжсэн тэгсэн чинь Hailey-гийн фэнүүд нь Hailey өмөрөө юу яриад байгаа. Hailey чинь New York-ийн хамчин угаасаа тэгэл багаад амжих нь ойлгомжтой яаш тэгэл тэгсэн чинь эсрэгээр нь те Hailey чинь New York-ийн биш штэ тэнэгүүдээ энэ төр гэдэлтэй хоорондоо хэрэлдээд Hailey гэхдээ бол New York-ийн бишийнх нь хувьд бол биш. За юунд төрсөн? Tucson, Arizona төрсөн. Arizona мужийн Tucson хотод төрөөд тэгтээ яг жоохон бахта New York руу нүүрсэн. Гэхдээ New York хот биш манайхаа. New York мужийн заяа New York хоттой нэг цаг 2 цагийн одоо хол газар байдаг нэг өөр нэг жижиг хотод өссөн байхгүй юу. За тэгээд яах вэ тэгэл одоо ээж аав маав те Холливуудын хүмүүс чинь тэгэл ээж аваагаа дагаал New York хот руу зөндөө орж ирдэл байсан баг л та. Гэхдээ бол яг юунд өсөөгүй New York хотод бол өсөөгүй. Тэнгүүд ингээл хүмүүс фэнүүд те Hailey-гийн фэнүүд болон Selena-гийн фэнүүд хоорондоо ингэж жоох маргалцсан байгаа байхгүй комментууд дээр те наа чин New York биш гэдэг үгүй мөрштэй антер гэдэл те угаасаа Hailey Knicks-ийн фэн байсан штэ антер гэдэл тэгэл нэг тэмхүү юм болж исэн. Тэг тэрнээс нь болоод улам те яг л те Selena Gomez-ийн битсэн энэхүү коммент нь бол яаж ч бодсон хинт зориулсан байна. Hailey танд чи одоо хизээстэй фэн болчихсон хаа гэсэн нэг маягаар. Нөгөө талаараа хүмүүс Taylor-т зориулсан байна гэж бодоо. American Music Awards-ийн мэтлэгэн дээр би ярьжсэн. Taylor American Music Awards-аар очиодгүй нөгөө нэг fiancé-тагаа Travis Kelce-дэгээ очиод нөгөө нэг Kansas City-гийн тоглолтыг үзээ тэмцээнийг үзээ явж исэн гэдэг. Тэгснэ гиг үнтгэе одоо New York-ийн одоо Knicks-ийн юг өмсцэн явж байгаа байхгүй Jersey-ийн тэрэг өмсцэн ингээд Knicks-ийг ингээд фэнүүлээ явж исэн. Тэнгүүд тэрийг нь одоо Selena тэрэн тандаж хэлж гин те Taylor тандаж хэлж гин гиг үнтэн та нар ингээд те гиг үнтэн чи одоо ингээд Knicks-ийн фэн болчих юм аа гэсэн маягаар ингээд Taylor тандаж хэлж гин гэж хүмүүс бас бодсон баа. За тэгээд улам те энийг өстө яг л үнэхээр л Taylor хандсан юм байна гэж одоо харагдуулахаар нэгэн юм бас хийсэн байгаа. Selena Gomez юу болсон бэ гэсэн чинь маргааш өдөр нь байсан баха. MTV өөрсдийнхөө нөө Instagram дээр ингээд хоёр зураг тавьсан юмс ахгүй. Нэг нь болохоор ингээд ялалт байгуулсны дараа Knicks-ийн ялалт байгуулсны дараа ингээд Taylor нөгөө нэг миний түрүүн хэлээсэн Mariska Hargitay штэ нөгөө Olivia Benson ингээд тэрвэрчгсэн. Тэгэд нөгөө Olivia Benson ч баг ингээд хиний Taylor Swift-ийн гарн дээр ингээд баг ухаалтсан юм амар ингээд юу яснасаа болоод те хайпт ингээд баярснаас баг ингээд ухаалтсан маш нэг тийм сонь царай гаргацсан юмс ахгүй. Тэгээд нөгөө зураг нь болохоор Taylor Swift тэмцээнийг үзээд байж хата гэд амар оролцсон зурагаас ахгүй. Тэгсэн чи яг тэр постны доор нь Selena Gomez LOL гэж бичсэн байсан. Тийм коммент үлдээчихсэн байсан заяа. Зүгээр инээж ин гэсэнтэй LOL гэсэн юм коммент үлдээчихсэн. Тэнгүүд хүмүүс тэр өчтөр хийгээдсэн гиг үнтгэн та нарыг хизээний фэм болцсон энэ гэдсэн Taylor Swift зариулсан юм байна штэ гэд. Ягаад тэгэхээр бас ийм коммент энэ төр бичиж явж байгаа болохоор
Тэнгүүд хүмүүс яахлаар өөрийнхөө найзыг тэгж хэлэх юм те өөрийнхөө найз best friendтэй тэгж хандаж хэлэх юм. Угаас нөгөөх нь Taylor Hailey-д зориулсан зүйлээс юм шүндэр гэл. Тэнгүүд үгүй над хин Selena Gomez чинь уурлаад ахгүй хин Taylor Swift өөрийнх нь найз нь өөрийг нь ураад те хамтдаа юунд очиагүй болохоор тэр тэмцээнийг үзье гэж ураагүй болохоор ингээ уурлаад ахгүй гэд. Тэнгүүд Selena Gomez фэнүүд бас ингээд орж ирээ те. Үгүй Taylor Swift-ээр уриулаад авах ямар шаардлага байсан? Taylor Swift Selena Gomez чинь бас адилхан л тэр бомтын юм чинь тэр суудлыг $1 сая худалдаж авч чадахгүй байна гэж юу яахвтай адилхан л өөрөө өргөцсөн өрөөдөг бол очиод авчин штэ энэ төр гэл нэг бас нэг Taylor-ийн фэнүүд Selena-ийн фэнүүдийн хоёрын хооронд бас нэг юм болсон заяа. За тэгсэн чинь Selena маргааш нь дахиад story хийгээд ийм бичсэн байхгүй юу? Яа би өглөөс ирсэн чи баахан хүмүүс ингээд текст биччихсэн байна над руу. Хүмүүс миний тэр бичсэн комментиг айгүй буруугаар ойлгосон байна те. Би тэр LOL гэж инээсэн те тийм комментиг би тэр Taylor-т зориулж тэгж муухай доромжилсан маягаар тийм хэлсэн зүйл биш. Би зүгээр эхний зурган дээр тэр MTV-гийн постны эхний зурган дээр хандаж хаа гэж инээж байгаа маягаар оруулсан. Ягаад вэ гэхээр нүг Mariska Hargitay чинь ингээд инээдтэй царай гаргацсан байсан ингээд хэлсэн штэ ингээд баг ухаалцсан юм шиг. Тэрний инээдтэй байсан болохоор тэ эхний зурганд зориулаад би хаа гэж тэ LOL гэж бичсэн болохоор биш ямар ч хүнд хандаа Taylor-с ч юм уу тэ өөр хүнд ч юм уу тэ хандаж тэгж insulting маягаар юм хийж байгаа зүйл бол огтхонч биш ээ гэсэн нэг тийм зүйлийг story хийчихсэн байсан. Гэтэл хүмүүс ер нь бол тэ энэ Selena бүрстөө хамаагүй юм л тэ өөрийгөө драманд өөрийгөө оруулж ирээл угаасаа л тэгэл тэ Hailey-гийн фэнүүд ч юм уу янз бүрийн stories болоод тэ буруугаар ойлгоод ч юм уу янз бүрийн ягаад ингэсэн байна тэгсэн байна гэж хэлээд драма гаргаж ирэх нь гэдгийг бол мэдж байгаа. Тэрийг мэдсээр байж иж ийм сонин одоо нууц утгатай ч юм уу те ийм хачаа хачаа сторинуудаа хийхэд болж явах хэрэгтэй. Угаасаа л энэ Selena-гаас л хамаг юм эхэлдэг байгаа байхгүй те. Зүгээр ээж байгаа хүмүүс рүү те Taylor руу ч юм уу өөрийнхөө найз руугаа ч юм уу эсвэл Hailey ч юм уу зүгээр ээж байгаа хүмүүс рүү ингээд сонин балиар энерги цацаад ахын те зүгээр л байж хахад яадгийн энэ гэдэг те бас ингээд Selena Gomez бол айгүй хейтиг авч байгаа. За бас нэг сонирхолтой зүйл бас нь юу вэ гэх юм бол яг энэ хүү тэмцээний дараагаар Taylor Swift гарч явж байхдаа Kylie Jenner-тэй тааралдаад энэ хоёр ингээд би биндээ айгу дотн хайралцаад би бинийгээ тэврээд ингээд нэгсэн яг тэ тэмцээнийхаа тухай яриад ингээд it was crazy энтрэг яриад ер нь айгу тийм дотн байгаа нь харагдсан байгаа. За тэгээд угаасаа Taylor Swift ч юм бол Kardashian family-гийнхантай айгу бас жоохон feudтэй байдаг гэсэн чинь нөгөө Kanye West-ээс болоо тэгээд Kim Kardashian бас нөгөө Kanye West нөхрөө өмөрөөд бас нэг нууц бичлэгтэй ингээд voice memo энтрэг цацаад тэгээд Taylor Swift-ыг зүгээр хорт могоо энтер гэж дуудаад бөө юм болоод би биелэгөө дайрчижсэн. За түүнээс гадна угаасаа Taylor Swift, Selena Gomez хоёр ч айгу дотн найзууд. Тэгээд Selena Gomez чинь бас жоохон Kardashian-ийнхантай ганцаар юм болж байсан шүү дээ. Hailey-тэй нийлээд Kylie юм Selena shade хийж байгаа юм шиг тийм story оруулсан энэ бас л бөө юм болж байсан. Ер нь жоохон одоо Taylor Swift ч тэр Kardashian-ийнхантай жоохон муу харилцаатай, Selena Gomez ч тэр Kardashian-ийнхантай муу харилцаатай байдаг байтал ингээд энэ хоёр Kylie, Taylor хоёр ингээд айгуу дотн тэрвэрлдээ зогсож байгаа нь бол үнэхээр ингээд хэвлэл мэдээлэлээр цацагдаад бөө юм болоод гадуур яриа басан байгаа. За түүнээс болоод бас ингээд хүмүүс Selena Gomez, Taylor-т зориулаад тэ LOL энэ гэж хэлсэн байж магадгүй гэж бодоод байгаа юм. За түүнээс гадна Scooter Braun, Sydney Sweeney хоёр ирчихсэн байсан. Яг New York-д басан тоглолтын дээр. Тэгсэн чинь Taylor Swift чинь хамгийн урт цуцсан маш тэ яг Celebrity Round дээр. Sydney Sweeney, Scooter Braun хоёр болохоор тэр урт цугаагүйс нэг 3-4 row-ны цаана, игнэний цаана сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс тэрэн дээр ярьж байхгүй ёо Scooter Braun ямар эвгүй байгаа хта. Тэ Taylor Swift урталт нь суучсан. Түүнээс гадна Taylor Swift-ийг нөгөө дэлгснээр гаргаал. Taylor Swift гэж гаргаал. Scooter Braun, Sydney Sweeney хоёрыг гарахгүй байхгүй. Тэгээд яагаад тэгэж одоо юм яриад байгаа вэ гэхээр Scooter Braun, Taylor Swift хоёр чинь баахан нөгөө нэг юм болсон шүү дээ. Бас нөгөө нэг Taylor Swift-ийн хамаг нөгөө нэг records-уудыг нь тэ нөгөө демо интруудыг нь Scooter Braun эзэмшчихсэн. Тэгээд эрхийг нь өгөхгүй байсан шүү дээ, тий. Тэгэж тэгж жагаад бөө юм болж жагаад бахан legal battle болж байгаа. Тэгээд арай гэж Taylor Swift хэдэн жилийн өмнө өөрийнхөө master-ыг авсан байгаа, эрхээ авсан байгаа. Тэгсэн чинь саяхан нэг сарын өмнө лөө Scooter Braun нэг ярьцлага өгөхдөө яг үндэ бол би Taylor Swift-ыг мэдэхгүй шүү дээ. Танихгүй гэлсэн байхгүй. Би яг хин гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ би хизээч Taylor Swift-тэй ингэж те дотн уулзаж байгаагүй нэг хальт нэг гудамж яриад жахтан л харсан байх би танихгүй гэсэн нэг сони юм ярьсан.
Тэгээс чийлэг Taylor Swift танихгүй байв гэж дээ. Танихгүй хүний хаал чи Master-ыг эзэмших гээд өгөх гээд байв гэж дээ. Энтергээл бас нэг юм болж исэн байхгүй. Тэгсэн чи тэрнийх нь дараах нь ингээд энэ хоёр хитгэн игнэний наан цаан сууж байгаа болохоор хүмүүс энэ эвгүй байгаа хта энтергээ юм ярьжсэн. Түүнээс гадна нөө Scooter Braun-ийн Нью-Йоркийн юм байна лээ. Нью-Йоркийн бүр ингээд уйгуул тийм болохоор ингээд очиж үзэж байгаа байхгүй. Тэгээд celebrity хүмүүсийн ингээд зургийг гаргадаг гэсэн чинь тэр Jumbotron дээр дэлгэцэн дээр тэгсэн чинь Sydney Sweeney өөрийгөө л гарна гэж хүлээгээдсэн юм шиг байгаа байхгүй. Байн ингээд дээшээгээ ингээд хараад байгаа байхгүй дэлгэц рүү. Тэгээд Sydney Sweeney гаргаагүй юм байлаа манайхаа. Тэгээ хүмүүс ёо Scooter Braun-тай үерхээр тэгдэг байхгүй юу гэл те бас ингээд Sydney Sweeney-г амар доош нь хийж байгаа хүмүүс бол харагдчихсан. За түүнээс гадна Pete Davidson явж исэн, Dave Chappelle явж исэн, Chris Rock явж исэн гэдэг юу айгүйх ер нь маш их celebrity хүмүүс энэ одоо finals-уудын туршид очсон байгаа юм. За түүнээс гадна би түрүүн уул нь ярьсан л да те нөө ticket-нууд те амар astronomical price үдээс амар үнэтэйсэн гэдэг хамгийн хямдхан судална $8,000 гэдэг те. Ер нь яг хаа тэмцээнүүд айгүй үнэтэй байдаг. Ялангуяа баскетбол тэмцээнүүд те. Ялангуяа иймэрхүү одоо Нью-Йорк ч юм уу те ийм том аренад болж байгаа юмуд бол үнэтэй байдаг. Одоо юу ч юм уу Golden State Warriors, Lakers энтрүүдийн геймнүүд бол дандаа үнэтэй байдаг. Би сая 4 сард одоо жишээ нь маа нөхрийн төрсөдөр болоод тэгээ би нөхөртөө ингээд төрсөдрийнх нь бэлэг болгоод ингээд тикет авсан байхгүй өөртөөгөө хамтдаа ингээд 2 тикет авч байгаа байхгүй. Тэр чинь бол ерөөсөө finals ч байгаагүй playoffs ч байгаагүй зүгээр одоо тийм тэмцээн байгаа байхгүй. Хинтээ тоглож исэн. Chicago Bulls-тэй тоглож исэн. USA бүр тийм урагшаага судал байгаагүй за нэг хэдгээр section байлаа да нэг 2 дахь tier байсан баха. 2 үлээ 3 дахь tier бүр цаашаа айгүй өндөр явдаг штэ. 2 үлээ 3 дахь tier дээр ингэж би билет авсан байхгүй. Тэгэхээр одоо нэг дунд хацаал гэсэн үг. Нэг амар холч биш амар урагшаач биш. Тэгээ дунд хацаа ингэ билет авахад бол яг тухайн тоглолт playoffs биш вэжж нэг судал $500 байсан байхгүй юу 500 хэд байсан. Тэгээд 2 билет аваад такс макстайгаа нэлээд $1,500 болж исэн. Тэгээд тийм болохоор угаасаа playoffs ч юм уу эсвэл finals тэг ийм амар чухал юм болж байхад бол амар үнэтэй болно. Угаасаа ойлгомжтой байсан. Тэгсэн чинь зарим хүмүүс болохоор тэрэнд ингээд айгүй ингээд дургуцаад тэг одоо арайд энджин тэг хин одоо тэг жирийн иргэд Америкчууд ингэж ийм мөнгө зарлагдаж чадах юм бэ гэд. Тэгээ бүр нэг одоо хил мэдээллийн хурлын үеэр Trump-аас тэ ерөнхийлөгчөөс ингээд нэг сурвалжлагч асууж байгаа байхгүй. Та ингээд юг харсан уу те энэ playoff ийм finals-уудын technical price-уудыг харсан уу? Хамгийн хямдхан $8,000 байна. Тэгээ энэ дэр одоо юу хэлмээр байна? Жирийн Америк одоо те ажилчин иргэн бол $8,000 төлөөд ингээд очиж нэг тоглолтоо очиж үзэж чадахгүй шүү дээ. Та одоо юу гэж бодож ингээд асуус авчихсан чинь Trump бол юу гэж хэлсэн мэхээр but that's just how life is. Тэ наад чинь л амьдрал шүү дээ, тэ. Тэгэд яах юм бэ? Зарим хүмүүс иймэрхүү юмыг одоо төлөөд үзэж чадна, зарим хүмүүс чадахгүй. But that's just life, what life is гэдэг нэг тийм юу өгсөн байгаа. Ярилцлага өгчсэн харагдчихсан. За түүнээс гадна Brunson, тэ Brunson-аас бас ингээд асуусан байгаа байхгүй юу? Сурвалжлагч бас нэг хэл мэдээлэл баг хурал дээр асуугаад ингээд тэ хамгийн хямдхан тикет бол $8,000 байж байгаа харагцсан. Чиний хувьд бол тэ ямар тоглолтыг үзэхийн тулд $8,000 ингэж өгөх байсан бэ гэдгсэн чинь хин Brunson Michael Jackson-ы тоглолтыг тэ хэрэг Michael Jackson амьд байгаад Michael Jackson-ы тоглолт болсон бол би шууд $8,000 өгөхөөс харамсахгүй шууд очиж үзэх байсан гэдэг зүйлийг хэлсэн байдгаа. За тэгээ ер нь бол угаасаа тикетнүүд бол амар галзуу үнэтэйсэн. Гэтэ би нэг юм хэлэхэд манайхаа нэрээ Америкт бол Америкч бол амар спортлог хүмүүс шүү дээ. Бүр ингээд жоохон хүүхдүүд л дээ бүр жоохноос 3-4 наснаас эхлүүлээд сагсан бөмбөг одоо бейсбол юу гэдгийг бүр дандаа дугуулангууд хүүхдүүдэд явуулдаг. Хөгжмийн дугуулангуудад амар их явуулдаг эцэг эхнэр хөгжмийн дугуулангууд одоо сэлэлт за спорт янз бүрийн спортод дандаа явуулдаг. Тэгээ ер нь бол Америкч айгүй спортлог хүмүүс тийм учраас ингээд юунаас эхлүүлээд ахлах сургуулиас эхлүүлээд сургууль болгонд лигүүд байдаг. Ахлах сургуулийн лиг гэж байна. За коллежд бол бүр амар те. Бүх их сургуулиуд, коллежууд бол өөрсдөө гэсэн багнуудтай. За тэгээд бүр тэд нар чинь тэгж явсаар агаад прод орж болдог штэ те. Тийм болохоор би хүмүүст ер нь бол тэгэд Америкчууд чинь тэмцээнүүдээ иймэрхүү спортынхаа ивентүүдийг ихтэй амар мундаг байдаг. Ялангуяа ийм том аренад болж байгаа бол айгүй амар гайхалтай болдог. Тэгэхээр би яг ингээд Нью-Йоркод хурж ирээд ингээд заавал Нью-Йорк ч гэхгүй л дээ ингээд Лос Анжелес юм ийм янз бүрийн хотуудад ингээд та нар хурж ирж зочлох гэж байгаа бол заавалчгүй нэг те боломжтой гарвал тикет аваад ингээд үзээрээ те спортын ивент үзэж үнэхээр өөр мэдрэмжийг авдаг шүү дээ бол ингээд те одоо
зөвлөмөр байна. Түүнээс гадна айгүй хүүхдүүдтэй надаас яаж одоо Америк их сургуулиудад орох вэ? Ялангуяа тэтгэлэгтэйгээр орох вэ энэ гэж айгүй хүмүүс асуудаг байхгүй. Тэр хүүхдүүдэд хэлэхэд болно шүү дээ. Ялангуяа дахиад хэлж Америкчууд бол спортыг айгүй ингэж чухалчилдаг учраас спортынхоо оюутнуудад амар их тэтгэлэг өгдөг. Хэрвээ ч үнэхээр яг спортын багт нь орж чадах юм бол тэгэхээр их сургуулиудад айгүй их тэтгэлэг өгдөг болохоор яг athlete students гэдэг аахгүй тамирчин оюутнуудаа заавал сагсан бөмбөг байх албагүй л дээ. Сагсан бөмбөг ч юм уу American football ч юм уу track and field ч юм уу гүйлтийнх ч юм уу тэгээ усан сэрэлтийнх теннис юу л бол бүхэл спортод байгаа багнуудтай. Тэгээд тэнд анханасаа чи өөрснөө үнэхээр 10 жилдээ сайн ингээд спорт нэгэн спортоор ингээд дагнчихсан бол тэр шугамаараа яваад үзээрэй. Одоо Америк их сургуулиудад apply хийхдээ тэгээд үзээрэй. Тэгээд хэрвээ сонгогдоод чадах юм бол айгүй мундаг спортынхаа юг авдаг. Тэтгэлгүүдийг авдаг шүү. Тэгээд авахаас гадна их сургуульд чинь атлетс зүрэнд арай жоохон юу яадаг юм зөөлөн ханддаг. Яг академик хувьд. Яагаад тэгэхээр эдгээр чинь айгүйх ингээл тэмцээнээр явна штэ. Өөр хотод руу өөр улсын биш өөр хот болон мужуудын их сургуулиудын багнуудтай ингэж тэмцэлдэж байгаа болохоор яг сизнийхаа үед айгүйх ингээл ийш тийшээ явах шаардлагатай болон тэм ч учраас профессорууд нь багш нар нь айгүй зөөлөн ханддаг. За яах вэ чи хичээлдээ яагаад. За яах вэ чи тэрийгэ тэгчих гээд нэг жоохон зөөлөн ханддаг байхгүй юу. Тийм болохоор би ингээд бас тэгэж надаас асуудаг хүүхдүүдэд хэлэхэд бол чи одоо сагсан бөмбөгийг сайн тоглодог ч юм уу те. Скол волейбол амар сайн тоглодог ч юм уу. Тэгээд тим шугамаар ингээд аплайдаад үзээрэй. Тэгээд тэтгэлэг авч магадлал өндөр шүү. Окей. Яг Spurs-ийн хувьд бол амар залуу баг байгаа хгүй. Бүр айгүй залуу баг. Хамгийн юу лээ? Spurs-ийн яг одоо энэ line-up-ыг норд хамгийн хөгшин одоо баг тоглогч нь 24-тэй байлоо. Хэдтэй байлаа? 24-өөс 26. За ер нь бол айгүй залуу тийм байгаа хгүй. Тэгээд одоо яг Spurs-ийн яг star болсон тэг хамгийн гол болсон тоглогч нь нөгөө нэг Wemby гэдэг Wembanyama гэдэг тоглогч байгаа. Франц одоо юу иргэншилтэй. За тэр Wemby бол oh my god дахиад Legend боройга ямар муухай dirty player вэ. За Wemby-гийн фэнүүд нарж ирээд за хамаагүй I don't care. За юм хүм бичээд хийх юм үлдэн л I don't care. Okay, it's true. Амар муухай dirty player байлаа. Ямар муухай эго өндөртэй тэ бүр ингээд юм л болов хүмүүсийг очиж байрж авал ингээл шаардлагагүй ингээл physical contact үүсгээл түлхээл өстой ингэж нэг хөөрхий манай Bronze-ыг бол өстой 2 3 удаа тэ өстой байрж авал толгоог нь баг ингээл өстой баг газар шаах гадал тэ ингэж очиж түлхээл тэр Anunoby нэг удаа баг ингээд зүгээр зогсож явахт нь очиж баг ингээд гүүж ирж тэ өшгөлөхгүй л айгүй муухай тоглогч байсан айгүй балиар тэ ядж хахад тэр refs-ууд нь ямар муухай бүр амар хүмүүс энэ дээр айгүйх ярьж байгаа. Refs-ууд ер нь энэ finals-ийн үеэр айгүй муухай тийм шудраг бус хандсан. Ингээд Spurs-уудын яг ялангуяа Wemby дээр ч юм уу те бүр яалчгүй фаул өгөхөр зүйлүүд дээр фаул өгөхгүй байгаа байхгүй. Өгөхгүй ингээд зүгээр өнгөрөө. Өө энэ фаул биш ээ. Өө зүгээр над чинь баг хүрээг байна. Өө ингээд байна гэ ингээд яваад өгсөн. Knicks-ийн хальт ингээд баг юм яачвал өө наа чи өстө фаул байна. Алуу фаул гэл. Айгу муухай бүр ингээд шудраг бус харагдаж байгаа нь бол харагцсан хүмүүс бүр яриад энэ одоо юу юм шүү алга авцсан юм шүү дээ ямар байлаар юм бэ гэдэг тэгж ярьжсэн. Тэгээд тэр мөрөөгөө шууд юм Wemby болстой айгу муухай тийм ингэсэнтэй залуухан 21 настай амар муухай өөртөө итгэлтэй айгу өндөр болохоор л тэгдэг юм шиг байгаа 7-4 заяа манайха амар өндөртэй хамгийн өндөр нь авахгүй 7-4 гэдэг чинь шүү дээ би сантиметраар хараа те my god 7-4 чинь шүү дээ сантиметраар болохоор 223 см гинэ. Oh my god, age-ийн бурайгатай, stam шигтэй. Тийм өндөр тоглож байгаа хгүй. Тийм болохоор өстө бүр ингээл тэрэндээ барддаг ч юм уу те. Айгу муухай ханддаг юм байна лээ. Okay. Тэгээд Wemby дээр бол хүмүүстэй айгу дургуутж ирсэн. Ялангуяа Knicks-ийн фэнүүдтэй энэ дээр өстө яагаад ингэж фаул өгөхгүй юм бэ өстө балиар амтай энэ төр гэл. Тэгээд яасан гэсэн чинь бүр ингээд юун дээр 3 дахь тэмцээн дээр 4 дахь тэмцээн дээр манайха 4 дахь тэмцээн яг Нью-Йоркт болж байсан тэмцээн дээр ахгүй. Хинлээ үлээ Knicks-ийн нэгэн одоо тоглогч руу ямар ч гэсэн ингээд өстө I'm in your head boy гэж ингэж мингээл заяа. Бүр Knicks-ийн л нэг одоо playerтэй ингэж юм болоод байгаа байхгүй. Тэнгүүдээ ингээл амар муухай юм ярьж мэл те. Чи ямаа бүр бодож ин те. Чиний толгойд чинь би баг түрээсгүй амьдарч штэ гэж хэлэх гээд байхгүй. I'm in your head bro гэж ингэж мингээл заяа. Бүр тэгээ хүмүүсээ амар Knicks-ийн фэнүүд амар дургу хүнээс бүр амар хошгорж байна те өөртөө гээд
Тэгээ бүр дэндүү бартчихсан байсан. Тэгээд угаасаа ялагдсан тэр тэмцээн дээр. Тэгсэн чинь энэ юуныхан заяа Spurs-ийн тэмцээний дараа юу руу орж исэн чинь өөртөө хотел руу ингээ яваад орж исэн чинь гадуур ингээ баахан фэнүүд мэн зогсон байхгүй. Никсийн фэнүүд. Яг бол манай хотод байгаа болохоор те тэгсэн чинь Никсийн баахан фэнүүд ингээд юу шидээд өндөг шидээд. Гэтэ би тэрэн дээр бол арай жоохон муухай өрөвцөн л дөө. Арайч тэгэж бас болохгүй ч гэдэг хүнлөө. Тэг ингээд өндөг шидээд тэгээд яг Wemby-гийн толгоон дээр нь онж байгаа нь бол харагцсан. Тэгээд Wemby жоохон уурлаад ингээд орж байгаа нь бол харагдчихсэн. Гэтэ ер нь бол Wemby бол айгүй муухай dirty player байлаа. Айгүй муухай бохироор тоглодог. Тэ? Яг шударгаар тоглохгүй бохироор тоглолтоо ингээл бохиж авахгүй л хүнийг яаж авахгүй л айгүй муухай. Тэг маань нөхөр хэлэхдээ бол Америкч тэгэж ярьдаг гэсэн Европын тоглогч нар угаасаа тийм байдаг гэд. Саксан бомгийн Европын тоглогч нар айгүй муухай тийм dirty тоглодог, бохироор тоглодог, шудраг бусаа ингээ янз бүрийн ингээд тэ хүн амьтныг цохиж тоглодог. Тоглолтгоор айгүй алдартай ингээд гэсэн Америкт. За түүнээс гадна уул нь бол дандаа түүхэндээ хамгийн сүүлийн тэмцээн болоод яг ялагдсан баг нь тэмцээний дараагаар ингээ ялсан багтаага гар барьж одоо тэг хүндэтгэл үзүүлдэг байтал яг энэ удаад болохоор Spurs багийнхан шууд ялагдангуудаа заалнаас гараа яваад өгсөн. Ерөөсөө Knicks-ийнхантай гар мар барьж ингэж хүндэтгэл үзүүлээгүй. Тэгээд тэрнээс болоод айгүй Spurs одоо шүүмжлэл хүртээд байгаа. Тэгээ уул нь бол спортын хүмүүс гэдэг бол ялагдаж сурах ёстой байдаг. Тэгээ ялагдсан ч гэсэндээ ялж байгаа багтаа хүндэтгэл үзүүлэх ёстой байдаг. Ийм муха бүдүүлэг байж болохгүй гэд айгүй шүүмжилж байгаа. За түүнээс гадна post game хэвлэл мэдээллийн хурал дээр Wemby яг ярьцлага өгч дуусчаад хамгийн эцэст нь айгүй сонин зүйлийг хэлдэг байгаа. Тэр нь болохоор thank you гингүүтэй see you guys never гэж ийм зүйлийг хэлдэг байгаа. Та нартай би дахиж хизээч уулзахгүй гэсэн маягтай ийм зүйлийг хэлсэн. За тэгээд тэрэн дээр нь хүмүүс айгүй гайхаж байгаа. Энэ одоо хиндээ уурлаад те баг ингээд уурсандаа болоод би дахиж танад одоо тоглохгүй шүү дахиж одоо саксан бөмбөг тоглохгүй баг зүрлээ гарлаа гэж одоо уурлаад байгаа юм уу яагаад байгаа ингээд хүмүүсийн бас айгүй тэрүүгээрээ ингээд уур хуцаарлыг хүргэж байгаа. Thank you Victor. All right. Appreciate y'all. See y'all never. Тэгээд New York ялаад Knicks-ийн ялаад тэр өдөр хэдийгээр манайхаа юунд ялаагүй штэ гэртээ байхдаа ялаагүй те яг New York-д байхдаа ялаагүй San Antonio-д ялж байгаа аахгүй тэгээд яг нөө championship аваад New York-аар энэгээр галзуу юм болсон манайхаа бүр ингээл те би бол манай нөхөр битэр бол ингээл ерөөсө гарч нөө sports bar ч юм уу watch party энэ очиж үзээгүй байхгүй айлч тэмцээнийг ягаад гэхээр би битэр тим юмд амар ингээд ингэсэн юмд айгу дургу тэгээд жаад хамгийн гол нь за яг тэр үедээ гой байдаг ч гэлээ тэрний дараа гэрлүүгөө явахад бол амар хэцүү байдаг аахгүй иймэрхүү зүйлүүдийн дараагаараас бүр ингээл баагаа амтантай ста ингээл метроцтрос айгу хэцүү байдаг тийм болохоор битэр зөөр ингээд дандаа гэртээ үзчихсэн тэгээд тийм байхад л тэ ингээл гадаа гудамж ингээл хүмүүс ярьлаа гэл ийшээ бөө юм болоод тэ тэгээ энэ тэнүүгээр ингээл машин явахтаа ингээл go New York гэдэг дуу муу гараал тэгээ энэ 2-7 хоногийн туршид бол тэ баах нөгөө нэг New York Jay-Z, Alicia Keys хоёрын Empire State of Mind гэдэг тэр дуу шүү дээ. За түүнээс гадна New York гэдэг бас нэг өөр дуу хиний Frank Sinatra-гийн тэр дуу. За тэгэл хиний This New York City Young Mag-ийн тэр одоо дуу муу ч юм уу те бүр ингээд энэ сая 2-7 өдрийн туршид бол баахан энэ тэнүүгээр гудамжаар явахад тэр дуунд ингээд тоглогдож идэг заяа. Тэгээд нэг TikTok энэтэй жоохон хамааралгүй л та гэхдээ нэг TikTok дээр ингээд Нью-Йоркт амьдардаггүй зүгээр хүн асуусан байхгүй. Хөөе энэ Empire State of Mind гэдэг энэ Jay-Z, Alicia Keys хоёрын дуу үнэнгээсээ ингээд Нью-Йоркийн гудамж ингээд байнга тоглогдож идэг юм уу те 24/7 гэдгсэн. Тэр бол арайч тэрэн ч юу вэ. Гэхдээ яг Times Square гэдэг жуулчаа очдог хэсэг дээр бол үнэнгээсээ манайхан та нар тэнд очих юм бол үнэнгээсээ New York гэх тэр бол үнэнгээсээ бас амар их тоглогдож идэгин заяа. Тэгээ ямар ч гэсэн энэ дуунд бол те Нью-Йоркийн тухай дуунд бол энэ тэнүүгээр хаас айгу сонсогдож байсан. Ялангуяа тэр өдөр. Яг ялт байгуулсан өдөр. Тэр шүнжэнгөө бол унтаж чадаагүй унтж яхад л энэ тэнүүгээр хүмүүс солиот молиот бодуулаад амар байсан. Ялангуяа тэр яг
хотын яг тийм Midtown гэж хэсэг байдаг. Midtown гэдэг яг тэр MSG-ийн ойролцоо хэсгүүд гэсэн үг. Амар байсан гэсэн тийм баахан TikTok-од харагдсан. Гудамжаар дүрэн битүү хүн хашгичаал ойрлоо юм дээр гарч зогсоод л тэгээ айгүй олон хүмүүс баривчлагдсан гэсэн энэ зөвхөн энэ ялалт байгаас өдрөөс биш манайха өмнөх тэмцээнүүд дээр хэдийгээр Нью-Йоркийн Knicks-ийн Нью-Йоркт тоглоогүй Сан Антонио тоглож байгаа ч гэсэндээ гудамж амар байсан. Тэгээ цагдаа нар амар бэлтгэлтэй бүр ингээ айгүй олон хүмүүсийг баривчилж исэн гэсэн. Яагаад тэр хүмүүс бүр ингээд метроны буудлын дээр гарч зогсоод автобусын буудлын дээр гарч зогсоод болж бүтэхгүй барилга мэрилүүдээр гарч зогсоод бөөнөрөө гэж арилуулдаж энэ тэндээс унж манад юм хумыг ингэж авч гэж мэгээд бүр яг л нэг тийм тэ джанглд байгаа юм шиг те ширэнгөө байгаа юм шиг тийм амар юм болж исэн болохоор те юм хум ингээл авч шидэж мэдээд тэг хүмүүс цагдаа нар айгүйх ер нь сая өнгөрсөн 2-3 лонгт ингээд баримтчилгаа хийсэн байх. Яг бол Knicks-ийн фэнүүд тийм амар галзуу. Тэгэл Knicks-ийн фэнүүдийн TikTok энэ бичлэгүүдийг харж хахад бол те энэ саяны 2-7 хоног амар байсан. Хүмүүс ингээд Knicks бол те миний бүх юм би Knicks-ээр бол бүх юмаа өгч чадна. Гэр бүлийнхээ өгч чадна. Ажлын газрынхаа хүмүүсийг өгч чадна. Би бол те Knicks-ийг ялахын тулд би юу гэж ингээл нэг хүн бүр амар сүлээтэй те. Хэрвээ Knicks одоо ялна л гэх юм бол нэг эрэгтэй хүн байхгүй. Уул нь юу биш сая гей биш эрэгтэй хүн байхгүй те. Хэрвээ Knicks ялна гэвэл би те эрэгтэй хүнтэй унтсан ч яах вэ те би өстө үнэхээр ялуулахын тулд тийм амар юм байсан Knicks-ийн фэн те та нар зүгээр ялалтын те тэмцээн болоогүй байхад л тийм байхад яг ялалтын өдөр ямар болсон байхаа гэж та нар зүгээр төсөөлөж үз амар байсан. My whole life is the Knicks. Everything I did is for the Knicks. I was there when we had nothing. Nothing. What do you have now? Nigga, we got Jalen Brunson. Jalen Brunson's my doctor. He's my engineer. He's my mechanic. He's my subway driver. He's my pilot. He's my dad. Everything I did was for Jalen Brunson. Бид хоёр гэртээ байгаа мөртлөө гадаа сонсоод байгаа байхгүй. Тэгээд TikTok, social media гарахад амартай байсан гэсэн. Тэгээд би өчтөр гэрээсээ гараад те бүтэн сая өдөр гэрээсээ гараад явхад л хүмүүс бас амар байсан. Тэгээд ядж хаад биш те сүүлийн 1-7 хоног юу эхэлчихсэн? World Cup. Тэгээд Нью-Йоркд бас New Jersey-д болж байгаа шүү дээ. Яг Нью-Йоркийн хажуутлын мож. Тийм болохоор World Cup-ийн фэнүүд баахан өөрсдийнхөө jersey merch-ийг тэг өмсчихсэн хөл бөмбөгийн фэнүүд бас Knicks-ийн фэнүүд баг хотоор дүүрэн баахан нэг тийм спортын хүмүүс л явж байгаа харагдсан. За тэгээд бүр юу яасан бэ лээ манайхаа нэг хэсэг хүмүүс бүр тэгж амар баярлж яаснасаа болоод нэг сургуулийн автобус одоо эзэнгүй яж хахтан тэр сургуулийн автобусыг ингээд шүн шатааж матаасан гэсэн. Тэгээд баахан хүмүүс бас баривчлагдсан юм бэ лээ. За тэгээд манайхаа одоо удахгүй энэ 4-р өдөр parade Уузын заншил болсон зүйл одоо тухайн ялтыг байгуулсан багийнх нь яг тэрхүү хот нь тэр багтаа зориулаад ингээд parade хийдэг юм те парадны юмыг ингээ гудамжаар ингээ хийдэг ба. Тэгээ тэрхүү parade нь болохоор 4-р өдөр болно ингээд одоо Нью-Йорк хотын дарга ингэж твит бичсэн байна лээ. За тэрэн дээр бол бас бөө галзууслаатай юм болох байх угаасаа ойлгомжтой. За бас нэг сонирхолтой зүйл бас нь юу вэ гэх юм бол одоо яг ялсны дараагаар хэдэн хоногийн дараагаар иймэрхүү худлаа мэдээлэл сошиал медиа дээр гарч ирсэн байгаа. Цагаан ордноос буюу одоо ингээд ерөнхийлөгчөөс ялсан багт буюу Knicks ингээд цагаан ордонд хурж ирж одоо зочлох ийм урилгыг тавьсан боловч Knicks-ийн Trump дургүй учраас ингээд урилгыг нь хүлээж аваагүй ингээд шууд одоо decline хийсэн гэдэг ийм худлаа мэдээлэл ингээд аягүй сошиалаар тархаж эхэлсэндээ зөндөө олон хүмүүс итгэчихсэн байсан. Гэхдээ яг тухайн өдрөө хэвлэл мэдээллийнхэн fact check хийгээд энэ бол худлаа мэдээлэл. Тэгээд ерөөсөө White House цагаан ордноос ерөнхийлөгчөөс албан ёсны урилгыг бол Knicks хүргээгүй байгаа гэдэг ийм зүйлийг мэдээлсэн байгаа. За тэгээд өнөөдөр буюу 3 дахь өдөр ингээд яг албан ёсны мэдээлэл гарсан байгаа. Тэр нь юу вэ гэдэг юм бол яг жинхнээсээ цагаан ордноос ерөнхийлөгчөөс Knicks зочилж ирэх ийм урилгыг хүргэсэн. За тэгээд тэрхүү урилгыг нь Knicks багийнхан одоо ийм урайлахтайгаар те айгу гоё илдгээр хүлээж аваад тэгээд удахгүй цагаан ордонд албан ёсоор зочлох юм байна лээ. Одоо хэдүүлээ тэгээд яг төгсгөлд нь хиний тухай хоёр тоглогчийн яг background information mini deep dive хий заяа хальт хульт ингээ яри. За тэр нь болохоор Jalen Brunson байна. Угаасаа ойлгомжтой Jalen Brunson MVP-гээр тодорсон байгаа. Энэ жилийн NBA Finals-ийн MVP буюу Most Valuable Player
хамгийн одоо үнцэндээ тоглогч гэж одоо өгөгддөг тодтолоо шүү дээ. MVP-гээр Jalen Brunson тодорсон байгаа. Үнэхээр яалтчгүй авахаас аргагүй байсан. Угаасаа Knicks-ийн яг star нэг аахгүй юу. За Jalen Brunson-ы хувьд болохоор шүү дээ 1996 оны 8 сарын 31-нд New Jersey мужийн New Brunswick хотод төрсэн байгаа. Тэгэхээр одоо 29 настай ийм залуу байгаа. За тэгээд Jalen-ы хувьд болохоор бас шүү дээ намхандаа тооцогддог. Сагсан бөмбөгийн одоо тоглогчдын хувьд бол жирийн хүмүүсийн хувьд бол өндөр. За ер нь өндөртэй оронд 6.2. Манай нөхөртэй яг жицээ байгаа байхгүй 6.2 буюу 188 см гэсэн үг. Гэхдээ сагсан бөмбөгийн тоглогчдын хувьд бол айгүй намхандаа орчиж байгаа юм. За тийм үртлээ айгүй мундаг. Окей. Сонирхолтой юм гэх юм бол автагаа адилхан зүүн одоо солгоо гартай гэдэг нь монголоор зүүн гартай. Тэ солгоо. За тэгээд аав нь бас NBA player байсан. Jalen Brunson-ы аав нь болохоор Rick Brunson гэдэг эрэгтэй байгаа. NBA player байсан, тоглодог байсан, NBA тоглодог байсан. Одоо болохоор ингээ коуч хийж байгаа. Коуч хийхдээ өштэй Knicks-ийн assistant coach хийж байгаа туслах одоо ийм дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэгээ аав хүү хоёрын нэг тимд байгаа гэсэн үг аюу гоё газтай. Brunson-ы ээж нь бас ийм аюу тийм атлетик хүн байсан байна лээ. Хүү юм байна лээ. Их сургуультай байхдаа Temple University-д ингэж сурдаг байсан гэсэн. Их сургуультай яг сургуулийнхаа волейболын багт байсан байна лээ. За тэгээд бүр аюу сонирхолтой юм гэх юм бол манайхан байж тээ. Ээж нь одоо энэ Sandra Brunson гэдэг эмэгтэй энэ сургуулийнхаа волейболын багт хинтээ хамт тоглож исэн гэж бас яг тэр багт нь Kobe Bryant-ийн бас гайхалтай те үнэхээр гайхалтай одоо тоглогч Kobe Bryant-ийн игч болох Shuri Bryant бас яг тэр их сургуульд сурдаг байсан юм лээ. Бас яг тэр волейболын багт байдаг байсан заяа. Түүнээс гадна Sandra Brunson-тэй өрөөний хамтрагчуд байсан гэж аахгүй roommates-уд байсан. Айгуу сонин бас жижигхэн одоо ертөнц байгаа шүү. За тэгээд Brunson-ы хувьд болохоор бүр багасаа ахуулаад те ингээд сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Ягаад тэгэхээр угаасаа ойлгомжтой ааваасаа болоод их сургуулийн college basketball бас тоглосон байхгүй юу. Villanova их сургуульд сурж исэн. Villanova-гийн Wildcats те багт ингэж тоглодог байсан. Их сургуулийнхаа одоо тэгээ коллежийн баскетболынхаа үеэр ч гэсэндээ бүр ингээд аюу мундаг тоглодог байсан байх лээ. Бүр National Player of the Year гэдэг одоо энэ хүү шагналыг хүртчихсэн байх лээ. 3 дугаар курст байхдаа одоо үндэсний шилдэг тоглогч гэдэгтээ энэ хүү шагналыг хүртчихсэн. Тэгээ бүр 2 ч удаа тэгээ сургуулийнхаа championship-ийг одоо яг college basketball-ийн хувьд ингээд championship-ийг авч исэн юм лээ. За тэгээ 2018 онд NBA draft хийгдсэн байгаа байхгүй аль биесээр Dallas Mavericks багт ингээд draft хийгдсэн байгаа. Тэгээд 33 overall тэгээ 33-аар ингэж сонгогдсон юм байна лээ. За тэгээд Dallas Mavericks 2018 оноос хойш байгаад 4 жил тоглоод 4 season-ыг тоглоод за тэгээд 2022 оны 7 сарын 12-ны өдөр Brunson New York Knicks-тэй 104 сая долларын 4 жилийн гэрээсэн байгаа хгүй. Тэгээд 104 сая доллараар ингэж гэрээ хийгээд Knicks-т орсон байгаа юм. Яг тэр 7 сард ингэж Knicks-т орохын өмнөх сар нь буюу 6 сард хиний аав нь Brunson-ы аав нь assistant coach-оор сонгогдсон юм байна лээ. За тэгээд хэнийг Brunson-ыг айгүй ингэж одоо сайлж ярьж байгаа зүйл нь юу вэ гэх юм бол шүү дээ. 2024 онд Brunson юу асан маахгүй. Одоо Knicks-тэй хийсэн энэ хүү гэрээгээ ингэж сунгахтаа 156.6 сая долларын ийм гэрээний сонголт хийсэн гэж аахгүй. 156.6 саяын цалин аавна. Гэхдээ манайхаа хэрүү яг тэр үед ингэж сонголтоо хийгээгүй free agency-ийг жоохон хүлээгээд ингээд те тохиролцоо хийгээд ингээд яасан бол 269 сая долларын ийм гэрээ хийх боломжтой байсан. Тэгсэн чинь Brunson өөрөө үгүй би хүлээхгүй те тэгэж тийм их мөнгөийг ингэж одоо шунахгүй би зүгээр одоо ингээд гэрээгээ хийгээд те гэрээгээ сонголаа гэд ингээд өөрийнхөө сонголтоор те бараг 100 хэдэн сая долларыг бараг хаягдуулж агаад орхигдуулж агаад ингээд зүгээр айгүй бага мөнгөөр 156.6 сая доллараар гэрээсэн байгаа байхгүй. Яагаад хийсэн бэ гэхээр миний тэр одоо үлдэж байгаа мөнгөө шүү дээ те хэрүү ингээд хин нэг өгөх хэрэгтэй байсан хэрүү 269 сая доллараар ингэж гэрээ хийсэн бол next өөрийнх нь одоо төсөвт нь тийм их сайн их мөнгө үлдэхгүй учраас өөр одоо тоглогчдыг одоо трейд энэ хийгээд гэрээ ихтэй үлдэж байгаа мөнгөнд баг болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ бага бодоод өөрийгөө бодохгүй бага бодоод за би тийм амирх мөнгөөр тэгэж яах вэ те зүгээр ийм бага мөнгөөр ингээ гэрээгээ хийчихээ тэр үлдэж байгаа тэр одоо юу гэх юм бэ илүү гарч байгаа те надад өгөх хэрэгтэй байсан мөнгөөр өөр илүү сайн тоглогчтой ингээд багтаа аваа гэдэг юм бүр багийнхаа төлөө ийм юм хийсэн байгаа байхгүй амар ондогоос те тэгээ тэрнээс нь болоод энэ одоо Brunson-ы ингэж одоо үлдээсэн мөнгнөөс ч юм уу те болоод
айгүй мундаг одоо тоглогчдыг одоо багтаа оруулах боломжтой болсон. Одоо жишээ нь гэх юм бол Carol Anthony Towns-ыг драфт хийсэн байгаа юм. Bronsonтэй нэг их сургууль сурж исэн, хамтдаа тоглодог байсан, хамтдаа нэг багт тоглодог байсан. Хамтрагч нь болох Mikal Bridges-ийг бас ингэж оруулсан байгаа next. За тэгээд хүмүүс бол те үнэхээр тэнд баярлах хэрэгтэй. Bronson бол ийм л хүн те өөрийгөө боддгоо хүн бол шунаад те үгүй би $250 сая аавна гэдэг тэгж болох л байсан те тэгтэл үгүй гэд бага бодоод ингэж байгаа. Яг л үнэхээр те teamwork гэдгийг л харуулж байгаа ингээд тэгээ хүмүүс айгүйх ингэж Bronson-ыг хагтаж байгаа. За Bronson-ы хувьд болохоор гэрэлчгсэн 2023 оны 7 сарын 29-ний өдөр өөрийнхөө бүр ингээд high school sweethearts гэж ярьдаг ч бүр 10 жилээсээ үерхэж эхэлсэн найз охин болох the physical therapist мэрэгчлээ Ali Marks гэдэг эмэгтэйтэй гэрэлсэн байгаа. За тэгээд 2024 оны 7 сарын 31-ний өдөр энэ хоёр маань охиноо үлгээд авсан байгаа. Jordan James гэдэг аюу хөөрхөн охин байдаг. За тэгээд ийм гой гахалтай тоглогч байна. Тэгээд үнэхээр мундаг байсан. Энэ хамгийн сүүлийн тоглолтын дээр бол тэ бүр амар их одоо тэ оноог авч чадсан. Бүр багийнх нь авсан нийт онооных нь бараг талаас илүү хувийг зөвхөн Jalen Brunson өөрөө авсан байхгүй. Үнэхээр амар мундаг тоглогч. За тэгээд яг тэмцээнд дуусаал тэ шууд аав дээр өгөөжчл аавтайгаа ингээл тэрвэрлдэл уйлал байж байгаа нь айгүй хөөрхөн. Айгүй гоё мөч байсан. За дараад нь OG Anunoby яриадахыг би энэ тоглогчтой амар дуртай. Ягаад гэвэл та надгүй бодож Anunoby эхний 3 хэсэг нь Anu миний нэр байгаа юм аа. Тэ Anunoby. За OG Anunoby гэсэндээ үнэхээр мундаг тоглогч. Үнэхээр өөрийгөө мундаг гэдгээ энэ finals үеэр харуулж чадсан. Тэ хамгийн сүүлийн тэ тэр 4-р тоглолт тэмцээнийг ялах тэр tip-in score-ыг авсан хүн юм бол энэ OG Anunoby байгаа штэ. За Anunoby-гийн хувьд болохоор 1997 оны 7 сарын 17-ны өдөр Англид турсан байгаа хгүй. Тэгэхээр одоо Англи иргэншилтэй гэсэн үг. За тэгээд одоо дөнгөж 28 настай гэсэн үг. За тэгээд 6-7 юм байна лээ өндөр нь. Тэгэхээр 2 метр гэсэн үг. За аав ээж хоёр нь бол хоёулаа Nigerian үндэстэй хүмүүс юм байна лээ. Тэгээд айгүй өрөвдөлтэй амьдралтай байсан юм байна хаа. Хэцүү зүйлүүдийг туулсан. Ээж нь болохоор өштэй бас атлетик хүн байсан байхгүй тамирчин. Track and field байдаг гүйлтийн ийм тамирчин байсан юм лээ. За тэгсэн чинь хөрхэн амтай ээж нь Anunoby-г нэг настай багт нь хор тавдраар нас сурцсан зав. За тэгээд 4 настай байхад нь эдний гэр бүлийнхэн аав нь хүүхдүүдээ аваад ингээд Америк руу нүүсэн юм лээ. Америк руу нөгөө Missouri мужид очиж ингэж суурилсан. За тэгээд аав нь айгүй тийм мундаг мэдлэгтэй хүн байсан байхгүй. Lincoln University-д одоо юуны finance professor буюу санхүүгийн ийм профессороор ажиллаж исэн юм лээ. Тэгээд аав нь өөрөө профессор болохоор хүүхдүүдийнхаа одоо эрдэм мэдлэгэд аягүй анхаардаг. Тэгээд бүр жоохноос нь ингээл хүүхдүүдээ бүр ингээд өдөрт заавал нэг цаг суугаад ном унших хэрэгтэй гэж ингээд зааварчилдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол аягүй мундаг ухаантай юм байна лээ хин Anunoby. Тэгсэн чинь аав нь 2018 онд дэжтэй зүгээр унтчихагаад нас орсон гэсэн. 66 наснда амар үрдэлтэй байгаа зү. Багасаа ингээд те хин Anunoby юу тоглодог байсан? Спортууд, баскетбол болон футбол ч гэсэндээ тоглодог байсан юм лээ. Гэтэ яг 8 наснасаа эхлээд Америк хөлбөмбөг бөгш манайхаа футбол заяа тоглодог гэж байгаад тэгээ болоод 8 наснасаа ингээд тэрийгэ болоод ягаад тэгэхээр яг сагсан бөмбөгтөл ингээд те анхаарлаа хандуулаа гэд ингээд явсан гэсэн. Тэгээд Anunoby-гийн ах нь те OG-гийн яг ах нь Америкийн одоо NFL буюу National Football League-т тоглодог юм байна лээ. За тэгээд Indiana University-д сурсан. За Indiana University-д сурж байхдаа бас л тэг өөрийнхөө их сургуулийнхаа одоо баскетбол тимд ороод тоглоо явжсэн байгаа байхгүй юу. 2017 онд одоо яг их сургуулийнхаа багтаа ингэж хамтдаа тоглож байхдаа Penn State их сургуулийн одоо багийнхандаа өрсөлдөжсэн мөлий. Яг тэргүй тоглолтын дээрээ гимтэд өвдөгний мэсэслэр хорсоор аргагүй байсан мөлий. Айгу амиргаз. 2017 оны 6 сарын 22-нд NBA-д драфт хийгдсэн байгаа юм аа. Тэгэхдээ Toronto-гийн Raptors тэ энэхүү багт ингэж драфт хийгдсэн маа. За тэгээд 2023 оны 12 сарын 30-нд Raptors Knicks-тэй трейд хийсэн. 2-3 тоглогчтой ингэж трейд хийсэн мэлээ. Тэгээд Knicks руу Anunoby 2023 онд орсон байгаа байхгүй юу. За тэгээд 2024 оны 1 сарын 1-нд яг албан ёсоор Anunoby Knicks-ийн дебют ингэж хийгээд анхныхаа тэмцээнд
оролцсон байгаа. За тэгээ 2024 оны 7 сарын 6-ны өдөр Anunoby Knicksтэй хийсэн гэрээгээ дахиж одоо сунгаад 5 жилийн гэрээ хийсэн 212.5 сая долларын гэрээг хийсэн байгаа юм аа. За нэрээ эхнийг ярьсных манайхаа Bronson-ыг ярьж та марцсан байна. Bronson-ы одоо би түрүүн хэлсэн шүү дээ. Нэг Villanova их сургуульд нь хамтдаа сурдаг байсан, хамтдаа нэг багт тоглодог байсан найз нь те Michael Bridges ингээд Knicks орсон. Ингээд түүнээс гадна бас Bronson-ы юу нэсэн заяа. Villanova хамтдаа тоглодог байсан оюутан цагийнхан найз бүр тэрч битгий хэл хамтдаа одоо өрөөний хамтрагчдайсэн roommate нь айгуу дотны найз нь Josh Hart заяа манайхаа бас Knicks ороод ирсэн. 2023 онд орсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр үеийнхэн бичлэг байдаг айгуу хөрхэн заяа ингээд Bronson олж мэдчихэж байгаа байхгүй юу. Josh Hart ингээд юу атсан байна гэд Knicks руу trade хийчихсэн байна. Ингээд тэрийг мэдчихээд гэл амар баярлалаа л oh my god гэл амар ингэ тоглож байгаа нь харагдав. Тэр хоёрын харилцаа айгүй гоё юм байлээ. Хамтдаа тийм подкаст хийдэг roommate гэж заяа. Тэгээ ер нь энэ хоёрын байж байгаа court дээр байж байгаа нь айгүй инээдтэй. Дандаа л энэ Bronson-ыгаа явуулаад энэ тэмдэгт очиж ингээл poke хийгээл те энэ янз бүр бокс руу ингээл алгадаал ингээд айгүй хөөрхөн харилцаатай инээдтэй тийм харилцаатай юм байна л. Тэгээ ер нь бол Villanova их сургуулаас ингээ 3 хамтдаа тоглодог байсан хүмүүс ингээд Knicks байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хүмүүс Knicks-ийн уур амьсгалыг одоогийнх нь багийнхантай уур амьсгал нь бол айгүй гоё байгаа те. Яг ингээд бага гэж бодсон. Ерөөс би бинтэйгээ өрсөлдөж байгаа биш их тийм гоё баг учраас ингэж амжилтыг гаргаж чадсан гэж хүмүүс үзээд байгаа юм бэ нэлээ. Тэгээ миний хувьд ч гэсэндээ тэр нь бол үнэн байх гэж бодож байна. За манайхаа тэгээд ийм гайхалтай 2-3-7 хоногийг өнгөрөөлөө. Тэгээд үнэхээр ийм гоё түүхэн мөчийг би яг энэ хүү хотод амьдарч байхдаа ингэж мэдэрсэндээ бол үнэхээр амар баяртай байна. Тэгээд одоо удахгүй 2-3 хоногийн дараа юу боллоо. Тэрхүү parade нь болох гэж байна. Тэгээд тэрэн дээр бас айгүй гоё тий зөвлөлүүд болох байх гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан та бүхэндээ өнөөдөр ингээд NBA Finals Knicks-ийн тухай ярьж өглөө далмаар нь зөндөө олон одоо мэдээлэлүүд хүргэлээ. New York-ийн vibe энэ төр ямар байсан бэ гэж тий бүх зүйлүүдийг ярьж өглөө. За манайхаа ингээд та бүхэнд хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд NBA Finals-ыг үзсэн бол та нар аль багийг илүү дэмжиж байсан бэ гэдэг тухайгаа доор комент бичүүлдээгээрэй. За хэрэг channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболохой бичлэгээрээ цоо шимжлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.